Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана сонсогчдоо, бүгдээрэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаараар бүр яг кино шиг тийм түүхийг та бүхэнд ярихаар одоо бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаар маань зочинтой байгаа. Руслан зочноор оролцох гээд хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? За тэгэхээр энэ удаагийн хэргийн талаар чи юу гэж бодно? Надад бол бүр өстой яг юм кино үзэж байгаа юм шиг санагдсан. Энд юу гэж хэлмээр ч юм дээ. Магтах, муулах зүйл ихтэй. Яг нэг анзаарсан юм нь энээс 7 дор байна гэж юу ах вэ гэдэг яг одоо нөхцөл байдал үүслээ гэхэд тэрнээс 7 дор байж болдгийг бас харуулсан нэг тийм. Чиний авсан мэдээлэлүүд юу нэр их байсан бэ? Ер нь бол айгүй нарийн мэдээллүүдийн тэгээ чэйжлэг үлдээ. Тэгээс айгүй олон мэдээлэлтэй амьдралынхын түүхээс нь бага наснаас нь ахуулаад болтол нь гэх юм бол айгүй олон юм давж туулсан тийм болохоор айгүй олон мэдээлэл ер нь цуглуулсан. Бүр тийм нарийн бол айгүй адармаатай юм ихтэй болохоор бүгдийг санаж авах айгүй хэцүү байсан. Мүлжүүртэй мөрчлөө тэр болгоныг яриг гэх юм бол хоёлоо бүр дуусахгүй юм болно гэдэг баг. Тийм баг цаг гарам ганцаараа ярьж суух хэрэг гарах байхаа. Гэхдээ ямар ч гэсэн санаж байгаа юмнуудаа ярьчихгүй тийм. За тэгээ ямар ч гэсэн өнөөдрийн одоо энэ ярих гэж байгаа подкаст нэр болохоор Саддам Хүсейн гэдэг хүн яг яаж баригдсан талаарх яг тэр хэсгийг нь ярьчаад тэгээ хоёлоо дараад нь яг энэ хүний амьдрал нь юу нь ямар байсан, замдал нь юу нь ямар шухан байсан. За тэгээд энэ хүний талаарх одоо сонирхолтой фактууд энтрийг ингээд нийтэд нь бэлтгээд сонсогчтой ямар ч гэсэн нэлээд тийм сонсууштай, сонсоод бас яг тийм кино үзсэн юм шиг сэтгэл төрхөөр энэ удаагийн дугаар болж өндөрлөн гэдэгт бол би 100% итгэлтэй байгаа. Тэгээ ер нь кино хийсэн байдаг шүү дээ. Тэрийг нь бол би мэдэхгүй. Саддамын баруун гар байсан залуугаар нь ч хийсэн кино байдаг. Ер нь бол одоо кино шиг амьдрал мөн Европоос хаан хүртэл болсон баг улсынхан бурхан болсон хүн шүү дээ. Тэг надад яг энэ ингээд түүхийг яг ингээд уншиж хахад тэгээ дараад нь ингээд бичээд найруулад сууж ахаад байна шүү дээ. Яг Пабло Эскобар шиг санагдсан. Пабло ч бас ингээд нөгөө ядуу байжгаад баян болчоо дараад нь ингээд араас нь хөөсөр агаад барьж аваад нэг тийм үйл явдал болсон шүү дээ. Тэгээ барьж авахгүй ч нэлээ их юм болсон шүү дээ. Бүр яг тэр дүр зургал ингээд тэр чигтээ харагдаж байгаа юм шиг санагдсан. За тэгвэл ямар ч гэсэн эхлээд би тухайн одоо нөгөө үйл явдлыг тэр чигт нэлээ одоо дэлгэрэнгүй ярьчээ. Тэгээ хоёлаа дараад нь тал талаасаа сэтгэлээ ярих уу? За тэгье. За 2003 оны нэг орой Иракийн нэг хөдөө тоцгонд нэг эрэгтэй бол газар доорх нүхэн хорогдох байранд нуугдсан байдалтай байж исэн. За тухайн одоо нүхний амсрыг нь хөөсөнцөр хавтангаар тагилцсан. 12 сарын 13-ны тэр орой бол тосгоны бүх одоо гудамжны гэрлүүд нь унтраад Америкийн хэдэн зуун цэргүүд тосгоныг тэр чигт нэгжиж эхэлсэн. Цэргүүд болохоор нэг фермийн байшинд яваад очисон чинь газраар бол олс байгааг олж харсан. За тэгээд татаад үтсэн чинь тэр нь бол даалд нууц хаалга руу чиглүүлж өгсөн. Тухайн хаалгыг онгоолгоод аюулгүй байдлын үүднээс нөхрөө эхлээд тесрэх бомбог шитгэхээр бэлтгэсэн чинь шитгэхээс ч өмнө нэг санаанд оромгүй зүйл бол болсон нь юу байсан гэхээр тухайн нүхнээс болохоор 2 гар эхлээд цухуугаад дараа нь бол өтгөн сахалтай хүн ийл гараад ирсэн. Тухайн эрэгтэй гараа өргөсөн чихтэй нүхний одоо эргэн тойронд байгаа хүмүүст хандаад миний нэрийг Саддам Хүсейн гэдэг би Иракийн ерөнхийлөгч би хилэлцээр хийхийг хүсэж байна гэж хэлсэн маа. Ер нь бол Саддам Хүсейний нуугдчихсэн газрын тухай интернет орчинд тархсан тоо томшгүй олон зураг
илэрчлэг мемүүд бол байдаг. Гэхдээ өнөөдрийн яригдах энэ түүхийг та бүхэн урд нь бол сонсоогүй байх гэж бодож байна. За Саддам Хусейнийг 90 хаах ажиллагаа 2003 оны 3 сард Ирак руу хийсэн товтлогооноор одоо эхэлсэн түүхтэй байна. За тухайн үеийн ерөнхийлөгч асан Жорж Буш хэлэхдээ яг энэ мөчөд Америкийн эвслийн хүчнүүд Иракийг зэвсэггүй болгох, ард түмнийг нь чөлөөлөх, мөн дэлхийг ноцтой аюулаас хамгаалах зэргийн ажиллагааны эхнийхээ үе шатыг эхлүүлж байна гэж ярьсан байдаг. Америкийн нэгдсэн улс Иракийн ерөнхийлөгчийг түлхэн унахын тулд олон улсын эвсэл байгуулсан. За тэгээд дэлхийн нийтэд тайлбарласан гол шалтгаан нь бол Саддам Хусейн олон тооны одоо хөнөөх зэвсэг нууж байгаа гэсэн тийм мэдээлэл байсан. За гэхдээ харамсалтай нь одоо энэ мэдээлэл сүүлд нь худлаа гэдэг нь тогтоогдсон юм билээ. Ирак руу хийсэн давталгаа бол маш хурдан өрнөж эхэлсэн. За Америкийн нэгдсэн улс, Их Британи, Австрали, Польшийн цэргүүдийн хамт Иракийн нийслэл Багдад хот руу дайраад анхны давталгаанаас ердөө одоо 3-7 хоногийн дараа ол хотыг эзэлж авч чадсан юм байна. Гэхдээ тэд нар болохоор Иракийн ерөнхийлөгч Саддам Хусейнийг олж чадаагүй. За тэдний дараагийн даалгавар нь болохоор 2-7 хоногийн турш Багдад хотыг хамгаалж тулалдсан хүмүүсийг бүгдийг нь агнах явдлаасан. Хотын төв талбайд Америк цэргүүд за Саддам Хусейнд зориулсан аврах том одоо нөгөө хөшөө байгаад идэв штэ. Тэр хөшөөн дээр очиж тэнд цугларсан Иракчуудтай нэгдээд тэгээд түүний олон жилийн ноёрхол энэ хүрээд төгсгөл нь ирж гин гэдгийг гэлтгсэн тийм үйл явдал болсон. За ялалтаа зарлаж Америк цэргүүд Саддам Хусейний хөшөөний нүүрэн дээр нь Америкийн нэгдсэн улсын төрийн далбааг бүтээж тавьсан. Гэхдээ энэ үйлдэлд бол олон Ирак иргэд дургуйцлаа илэрхийлжсэн. Яагаад гэхээр Америкийн одоо далбааг мандуулсан нь Иракийн ард түмнийг Америк захирч ийн гэсэн утгыг илэрхийлж байгаа юм шиг харагдчихсан. Тэгээ нөхцөл байдлыг ойлгосон Америк цэргүүд бол өөрсдийн далбаагаа аваад дараа нь Иракийн далбааг нүүрэнд нь байрлуулсан. За ингээд бол дараа нь тухайн одоо хөшөөг нь буулгаж нураасан юм байна. Хөшөөг нураасан ч гэсэн Саддам Хусейнийг барьж чадаагүй хэвээр байсан. За энэ үйлдэлээрээ одоо удахгүй чи баригдана гэсэн тохиог бол өгсөн байгаа. Саддам Хусейнийг барих бас түүний дэглэмийн бусад өндөр албан тушаалтнуудыг олох гэдэг нь Америкийн нэгдсэн улсын армийн одоо нэн тэргүүний зорилт байсан байгаа. Нэг хачирхалтай гэмээр баримт нь юу байсан гэхээр нэн чухал одоо баривчлах шаардлагатай гэж үтсэн 52 хүний зураг бүхий тийм хүзэр хийгээд одоо Америкууд бол гаргацсан байсан. Тэгэд ингэж хийснээрээ амрах үеэр одоо байн хүзэр тоглож яадаг цэргүүдийн хувьд холбогдолтой этгээдүүдийн царайг нь тогтоогоод хин хийнийг хайж байгаа гэдгээ амархан одоо санаж тогтоож чадна гэж үтсэн юм билээ. Мэдээж Саддам Хусейний царай бол хүзрийн хамгийн том нь байсан. За тэгээ дараагийн чансааны хүзрүүд дээр нь болохоор түүний хөвгүүд болох Юдай болон Кусай хоёрын зургуудыг оруулсан байсан. Тухайн үед Саддам Хусейн нэг газараа удаан тогтдоггүй. За хэдхэн цаг болоод байршлаа дандаа сольдог. Үргэлж одоо ийш тийшээгээ хөдөлгөөнтэй байдаг. Магадгүй машинаар байнга ийш тийшээ явдаг байсан баха гэж үтсэн. Багдад улс бол эзлэгдснээс хойш хэдэн сарын хугацаа өнгөрөхөд эрен сурвалжлагдчихсэн хэд хэдэн хүн баригдаж саатуулагдсан байсан. Гэхдээ тэр хүмүүсийн дундаас ерөөсө хинэн ч ингээд Саддам Хусейн болон түүний хүүхдүүдийн нуугдж байгаа газрыг зааж өгч чадаагүй юм билээ. Тийм болохоор нэмэлт мэдээлэл цуглуулахын тулд Саддам Хусейний хоёр хүү тус бүр дээр нь 15 сая долларын шагнал харин Саддам Хусейн дээр болохоор 25 сая долларын шагнал зарлагдаж эхэлсэн. За энэ бол 2003 онд ч тэр одоо ч тэр ингээд асар их хэмжээний мөнгө гэсэн үг. За энэ шагнал нь болохоор Америкийн армийн удаан хугацаанд хүлээж ирсэн боломжийг ч гэсэн олгож чадсан гэж үздэг. За дайн эхэлснээс 4 сарын дараа нэг эрэгтэй Мосулд байдаг цэргийн баазад явж очоод Юдай Кусай гэд хоёр нөгөө Саддам Хусейний хүүг нь өөрийнх нь гэрт нь нуугдж байгаа гэж бол мэдүүлсэн билээ. За эхэндээ болохоор цэргүүд энэ ярианд нь ногт итгээгүй. За гэхдээ маргааш нь Иракийн 2 дахь том хот болох Мосул гэд хотод байдаг тухайн одоо хүний гэрлүүн тусгай ажиллагааны багийг илгээсэн. Тэгээ очисон чинь Саддамын хоёр хүн үнэхээр тэнд бол бэжсэн. Гэхдээ зүгээр тэгээ 50 одоо баригдахыг бол хүсээгүй буудалцсан эхэлсэн. Америк цэргүүд ухарч удалгүй одоо нэмэлт хүчийг бол дуудсан. За тэгээ нэмэлт хүчнээс гадна ах トゥ хоёрын одоо нуугдчихсэн тухайн байшинг бол тэр чигтэн дэлбэлэх тийм пуужингийн цохилт өгөх тушаалаас буулгасан байна. Ингээд энэ цохилтын улмаас байшингийн ихэнх хэсэг нь сүрсэн. За тэгээ тоос шороо намтсны дараа цэргүүд бол байшин руу орч чадсан. Саддам Хусейний хоёр хүү бол хоёулаа ам үргэцсэн байсан. Энэ хоёр хүнийг амьдаар нь барьсан болов нь илүү дээр байхаа гэж бодож исэн ч гэсэн энэ дайралтыг бол бүтлгүүтэл гэж юусоо
үзээгүй юм билээ. Аавынхаа хаана нуугдж байгаа талаарх мэдээллийг өгөх магадлал одоо бага байсан ч гэсэн хоёулаа нас барсан болохоор Саддам Хусейнийг олох зам бол улам бүр бүрхэг болж эхэлсэн. Гэхдээ энэ ажиллагаа бол нэг чухал үр дүнд хүргэсэн. За тэр нь байсан бэ гэхээр Саддам Хусейн өөрийнхөө амьд байгаа гэдгээ мэдэгдүүлсэн аудио бичлэг нь ил болоод олон нийтэд цэцэгдэж эхэлсэн юм билээ. За тухайн бичлэг дээр болохоор Саддам одоо хоёр хүүгийнхээ ам өргөцсөн явдалд нь гашуудж байгаа гэдгээ илэрхийлсэн байсан. За бас энэхүү одоо шагналын мөнгө амлсан явдал нь үр дүнтэй болохыг харуулж ирсэн. Урд нь 25 сая доллар байжгаад шагналаа одоо нэмээд Саддам Хусейнийг одоо барьж өгөх мэдээлэл өгсөн хүнд бол 30 сая доллар болгож ингээд үсгэсэн юм байлээ. Тэгээ мэдээлсэн хүнд энэ шагналыг бүтнээр нь олгох шийдвэр ч гэсэн гарсан. Тэгээ дээр нь нэмээд тухайн одоо мэдээлэл өгсөн хүний аюулгүй байдлын үүднээс Америкийн нэгдсэн улс руу нүүлгэн шилжүүлэх ч гэсэн арга хэмжээ авахар болсон. За тэдний бодсноор бол ингээд Америкууд амлсан шагналаа үнэхээр өгч ийн гэдгийг нь харах юм бол илүү одоо олон хүн мэдээлэл өгөхөөр гарч ирнэ гэж үзсэн юм байна. За ингээд шагналын сан ихтэй нэмээд олон одоо боломжуудын талаар амлаж исэн ч гэсэн ихэнх ирж байгаа мэдээллүүд нь бол найдваргүй байсан. Олон сар өнгөрсөн ч гэсэн Саддам Хусейнийг барихыг хичээсэн хэд хэдэн удаагийн ажиллагаа бүтлгүүцсэн. Цаашлаад удах тусмаа одоо хэрэгтэй мэдээлэл ирнэ гэсэн бодол нь улам бүр одоо ийм эргэлзээтэй болж исэн юм билээ. Саддам Хусейнийг бол эрен хаах ажиллагааг Task Force 20 гэсэн нэртэй нууц одоо элит баг удирдахжсэн юм. Тэгээ тухайн одоо тусгай хүчнийхэн Саддамыг барих гэж гин гэж баахан ажиллагаа явуулаад ингээд хаасайгүй үр дүн байхгүй эвдрэл сүйтгэлийг бол үүсгэж исэн. Дайралтууд нь бол ямар ч үр дүн одоо байхгүйсэн болохоор тэд бол анхаарлаа өөр чиглэл рүү шилжүүлэхээр болсон. Тэр нь юу байсан бэ гэхээр Саддам Хусейний дэглэмийн одоо хуучин албан тушаалтнуудыг эрж хайх ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Тэгэхээр одоо доор нь ажиллаж исэн ингээд хэд хэдэн өндөр албан тушаалтнуудыг барьж авч агаад тэр хүмүүсээс мэдээлэл авахыг оролдоно гэсэн. Гэхдээ хачирхалтай нь тэр хүмүүсийн бүр хинэнч ерөнхийлөгчийнхөө одоо хаана нуугдж байгаа гэдгийг нь хэлж өгч чадаагүй. За энэ арга бас л бүтлгүүцсэн. Ингээд энэ үеэр ахлах төрөөч одоо Eric Meadows гэдэг хүн өөр замаар явхаар шийдээд тэгээ нэг зүйлийг бол ойлгож авсан. Тэдний одоо анхаарлаа хандуулж исэн байнууд нь бараг бүгдээрээ шахуу аль хэдийнэ эрх мэдлээ алдсан. Тийм хуучин дэглэмийн хүмүүс байсан. За тухайн хүмүүс нь Саддам Хусейнтэй төрөл садангийн холбоотой байсан болохоор өндөр албан тушаалд одоо ингээд очсон. Тэгээ тэр бүх хүмүүсийн эрх мэдэл нь тэр чигтээ бол Саддам Хусейнээс хамаарч исэн гэсэн. Яг үнэндээ одоо Саддам Хусейнд тухайн цаг үед өөрийг нь хамгаалах хүчтэй хүмүүс хэрэгтэй байсан. За тэр хүмүүс нь болохоор түүний одоо бие хамгаалагчт нь байсан маа. Саддам Хусейн эрх мэдэлтэй байх үедээ 3 шатлалтай хамгаалалтын тогтолцоотой байсан. За хамгийн гаднах давхаргын хамгаалагчт нь улсын одоо өнцөг булан бүрдэх одоо ордон харш гэх мэт байнгын объектуудыг нь хамгаалдаг байсан. За тэгээд тэдний дээрх хамгаалагчт нь болохоор Саддамаас төрүүлж явж очих байгаа газруудыг нь аюулгүй байдлыг нь шалгаж баталгаажуулдаг тийм хүмүүс байсан. За харин хамгийн дээд түвшний хамгаалагчт нь болохоор Хамая гэж нэрлэгддэг элит хамгаалагчид байсан. За тэр хүмүүс нь болохоор Саддамын хажуугаас хизээж хоолцдоггүй одоо тийм хамгаалагчид байсан. Америкийн армийн ахлах төрөөч одоо Meadows-ийн таамгаар бол яг энэ Хамая гэд хамгаалагчт нь одоо хүртэл Саддам Хусейнийг хамгаалж авах магадлалтай. Тэгэхээр тэднийг одоо олохын тулд Саддамын төрсөн нутаг болох Tikrit гэд хотод ажиллагаагаа эхлүүлье гэж шийдсэн байлаа. Гэхдээ Tikrit хотыг урд нь бол маш нарийн нэгжсэн Саддам Хусейн тэнд бол нуугдаагүй гэсэн дүгнэлтэнд баг хүрчихсэн байсан. Гэхдээ энэ газар нь өөр нэг нөлөө бүхий овг аймгийн төв бол хിവэр байсан. Тэр нь болохоор Али Муслид гэд овг юм байна. За сонирхолтой гэх юм бол Саддамын Хамая гэд нөгөө элит хамгаалагчдын ихэнх одоо хүмүүс нь яг энэ овгоос гаралтай хүмүүс байсан. Meadows болохоор энэ газар хүмүүсийг байцааж эхлэхэд нэг нэр бол дахин дурддагдаж гарч ирж исэн бэлээ. За тэр нэр нь болохоор Мухаммед Ибрахим Омар Али Муслид гэсэн одоо ийм нэг урт нэр байсан. За Meadows бол энэ хүний талаар илүү их зүйл мэдих тусмаа зөв замаараа одоо явж гин гэдэгтээ улам бүр итгэлтэй болсон. За Мухаммед Ибрахим гэдэг хүн бол Саддам Хусейний хамгийн одоо итгэлтэй тийм дотоод хүрээнийх нь хүн байгаа зогсохгүй. Тухайн үед нөгөө Америкийн одоо эзлэн түрэмгийллийн эсрэг зэвсэгт эсэргүүцлийг бүхэлд нь удирдахжсэн хүн байж магадгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Тэр бол Иракийн янз бүрийн одоо бүс нутгийг хариуцсан командлагчийг томилоод Эвслийн цэргийн эсрэг дайралтуудыг зохион байгуулж исэн тийм хүн байгаа. Бас одоо
сүрэг давталгаануудын санхүүжилтийг зохицуулдаг одоо гол хүн нь бол тэр байсан. Тэгэхээр хэрвээ одоо энэ Мухаммед Ибрахим үнэхээр Саддам Хусейний өмнөөс бүх үйл ажиллагааг нь удирдахжсэн байх юм бол түүний хаана нуугдж байгааг энэ хүн мэдэх нь одоо гарцаагүй байсан. За ингэснээрээ Мухаммед Ибрахим бол хамгийн одоо чухал бай болж хувирсан. Тэгээ барихын тулд Медокс бол түүний нэг ойрын хамаатны хүнийг байцааж эхэлсэн. За тухайн хамаат нь болохоор Мухаммедтэй ойр ажилладаг хоёр тийм бизнесийн хамтрагчийн нэр бас байршлыг нь хэлж өгсөн ба. Бас Мухаммедийн жолооч одоо Басим Латиф гэдэг хүнийг ч гэсэн хэлж өгсөн. За тэгээд тэр Басим Латиф бас хоёр бизнесийн хамтрагчийн гэр бүлийн бүх гишүүдийг нь байцааж эхэлсэн. Ингэснээрээ Америкууд бол Мухаммедийн маршрут, за холбоосуудын талаар баг-багаар зураглал бүрдүүлж авч эхэлсэн. За тэд нар бол Мухаммедийн хүү Муслидийн байршлыг хүртэл олж тогтоож чадсан. Тиймээс дараагийн байцаалт бол Муслид дээр төвлөрч исэн. За эхэндээ Муслид төдийлөн одоо хэрэгтэй мэдээлэл өгөхгүй юм шиг санагдчихсэн. За энэ хүн болохоор эсэргүүцлийн хөдөлгөөнд бараг одоо оролцоогүй шахуу тийм хүн байсан. Гэхдээ нэг сонирхолтой зүйлийг бол тэр ярьсан байгаа. За тэр нь юу байсан бэ гэхээр Муслид багтаа одоо аавтайгаа байнга загасчилдаг байсан юм байна. За тэгээд том болоод бараг л одоо хамт явдаггүй болсон ч гэсэн аав нь бол Самара гэдэг хотод өөрийн эзэмшдэг нэг цөөрөмдөө одоо хүртэл загасчилдаг талаар нь бол ярьсан юм байна. За ийм яриа бол эхэндээ ямар ч тийм утга агуулгагүй тэд нар энийг мэдээд яах юм бэлээ гэмээр тийм ач холбогдолгүй юм шиг санагдчихсэн ч гэсэн нөгөө одоо түрүүч Медокс болохоор урд нь Саддам Хусейний гэрийн үйлчлэгчийг байцааж исэн үеэ санаад за тухайн үйлчлэгч нь болохоор Саддам Хусейн Москов гэдэг хоолнд маш дуртай гэдгийг нь хэлж өгснийг нь эргэн сансан байгаа юм л та. За Москов гэдэг нь болохоор Иракт маш тийм алдартай одоо шарсан загастай хоол юм байна. Тэгэхээр Муслидийн одоо ярьсан зүйлүүд хоорондоо ингэж холбогдож эхэлсэн. Мухаммед Ибрахим гэдэг хүн тэднийг Саддам Хусейн рүү хөтлөн гэдэгт бүрч их итгэлтэй одоо болж эхэлсэн юм билээ. За тэгээ илүү их мэдээлэл олохын тулд Америкийн хүчнүүд бол Мухаммедийн ашигладаг байсан загасны цөөрөмлөө дайрч орохоор болсон. За тэндээс нь бол дайрч орсныхоо дараа хоёр загасчныг бол олсон юм билээ. За тэгээ тэр хоёрыг байцаах үеэр одоо Медокс нэг шин сэжүүр олж чадсан. Загасчдын нэг нь болохоор эсэргүүцлийн хөдөлгөөний командлагчийн үеэлэн байсан юм байна. За тэгээд Багдад хотод амьдардаг нэг авгийнхаа талаар ярихаар нь Мухаммед тэнд нуугдчихэж болох юмаа гэж утсан юм билээ. Хэрвээ үнэхээр Багдадад нуугдчихсэн бол одоо нөө Америкийн цэргүүд чинь Багдадад байнга байгаадсэн шүү дээ. Тэгээ Америкийн хяналтанд хэдэн сарын турш байсан тухайн одоо Иракийн нийслэлд бол ил цагаанаар тэр нөгөө Мухаммед Ибрахим гэдэг хүн бол нуугдчихсэн гэсэн үг. Гэхдээ өөр араас нь дагах уул мөр ерөөсөө үлдэг байсан болохоор Багдад дахь тухайн одоо нөгөө хамаатных нь гэдсэн байшин руу дайралт хийх шийдвэрийг бол гаргасан. За энэ шийдвэрт гэхдээ олон гэсэн гордлого бол маш бага байсан юм байна. За тэгээд дайрсан тусгай хүчнийхэн бол байшин руу нэвтэрж ороод хайж исэн хүнээ олоод маш их гайхсан байна. Тэнд үнэхээр нөгөө одоо Мухаммед Ибрахим гэдэг хүн байж исэн. Тэгээ шууд баривчлагдсан. Медокс бол түүнийг өөрийн биеэр байцааж эхэлсэн. За гэхдээ энэ хүн бол шууд ингээл ам нэгээл одоо тэгэл хаана байна гэдгийг нь хэлэх хүн биш гэдгийг анаасаа мэдчихсэн болохоор Мухаммед Ибрахим болон түүний гэр бүлийг одоо бид нар ингээд та нарыг одоо хамгаалалтанд аавна гэдгийг амласнаар энэ байцаалт бол эхэлсэн. За тэгээ мэдээж ийм амлалт баталгааг сонссныхоо дараа Мухаммед бол ам нээгээд ярьж эхэлсэн ба. Тэгээ тэр бол Саддам Хусейн Иракийн нэг жижигхэн тариачдын тосгонд нуугдж байгаа гэдгийг хэлсэн юм билээ. За тэр нь болохоор Ад Даорт гэдэг нэртэй тусган байсан. За ингээд хэдүүлээ одоо ярианы эхэнд дурдгдсан үйл явдал руугаа одоо буцаад очисон гэсэн үг. За Америкийн цэргүүд бол тосгоныг нэгжиж эхлэх үеэр Мухаммед ч гэсэн тэднэртэй хамт одоо хоригдлын хуваар бол дагаа явж исэн. За түүний өгсөн мэдээллийн дагуу одоо цэргүүд бол Тигрис гэд мөрний зүүн талд байдаг. Гаднаас нь харахад жирийн хоёр тийм фермийн байшинг шалгаж эхэлсэн. За гэхдээ тухайн хоёр байшинг шалгахад бол Саддам Хусейн ерөөсөө байгаагүй. За энэ ажиллагаа бараг л одоо хурдалд орсон бололтой гэж бодоод цэргүүд бараг л ингээд буцахаар одоо болж исэн. За тэгсэн чинь тухайн үед Мухаммед болохоор хоёр дахь байшингийн хойд талд байдаг өөр нэг жижиг одоо барилгыг зааж өгсөн. Тэр барилга ердөөл ингээд хоёр өрөөтэй нэг тийм навсгар одоо хуучин гэмээр байшин байсан. За шалгасан чинь дотор нь бас л одоо хинч байгаагүй. Ерөнхийдөө бол энэ Мухаммед гэд хүн Саддам Хусейнийг хаана байгаа гэдгийг маш сайн мэдж байгаа гэдг нь илт байсан. За яг ингээд шууд одоо хилчээ гэхээр Саддамаас одоо урвсан болчих гээд хэлэхгүй ах юм бол хоригдол болж үлдчих гээд мэдээж одоо дээсэн дөрүүн дээр байсан тэм хүн байгаа.
За тэгж хайж авах үеэр ер нь бол цэргүүд Мухаммедийн дохиог бараг л ойлгохгүй байсан. За энэ хүн бол Америкуудад ингээд туслахад бэлэн байсан ч гэсэн Саддам Хүсейнийг шууд өөрийнхөө амаар зааж өгөхийг хүсээгүй. Тэгж байжгаад Мухаммед Ибрахим тухайн байшингийн гадна таал газарт ингээд хагас булуулсан байдалтай нэг тийм олсыг өшөглөөд эхэлсэн маа. Тэр үеэр бол цэргүүд ойлгоод эхэлсэн. За тэгээд тэд нэр бол нууц хаалгыг олсон. За ингэж Саддам Хүсейн энгийн нэг жижигхэн тоцогноос олдож Жорж Буш орон даяар бид түүнийг оллоо. Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчин Саддам Хүсейнийг амьдаар нь баривчлаа. Бидэнд найдвар төрүүлсэн өдөр ирлээ гэж зурагтаар бол зарласан байдаг. Саддам Хүсейний нуугдчихсэн дүр зураг за орчин үеийн түүхэн дэх хамгийн алдартай гэрэл зургуудын нэг болж үлдсэн түүхтэй. За бараг дэлхийн түүхэн үйл явдлуудын нэг болсон. Иннээс нь болоод интернет орчинд бол Саддам Хүсейнийг янз бүрийн санаанд оромгүй газар нуугдж байгаа юм шиг зургууд бол цацагдаж хэдэн зуугаараа мем хүртэл гарч ирсэн. Түүнийг баривчилсны дараа Америкийн айрам түүний нуугдчихсэн гэх тухайн газар олон сэтгүүлчдийг дагуулж очиж үзүүлж исэн юм билээ. За өөрөөр хэлэх юм бол ингээд дэлхийн нийт Саддам Хүсейн хаана ямар нөхцөл нуугдчихсэн гэдгийг харах ёстой гэж үздсэн билээ. Тэгээ очисон хүмүүс нь бүр тухайн нөх рүү орж гарч байгаа бичлэг хийгээд интернетэд бол тавьж эхэлсэн. Тэгээ нэг хүний ярьсан яриан дээр юу гэсэн байсан гэхээр дарангуулагчийн хамгийн сүүлчийн нуугдчихсэн газар руу мөлхөж орох боломж өнөөдөр олдлоо. Үнэхээр өрөвдмөр хорогдох байр байна. Ялангуяа ойрхот орнуудын хамгийн тансаг сүрлэг ордуудыг бариулж исэн хүн ийм газар байсан гэхээр бүрч өрөвдмөр юм а гэд ярьчихсан байсан. За Америк нэгдсэн улс Саддам Хүсейнийг баригдчих үеийн зургийг нийтэлж эхэлсэн. За тэр зураг дээр бол Саддам Хүсейн туйлдж ядарсан, өснөөсөндөө баригдсан. За үнэхээр бүр ингээд ямар ч гарцгүй болоод аргаа барцсан, арган тасарсан тийм байдалтай харагдчихсан. Тэгээ дараа нь бол түүнийг эмнэлгийн үзлэгт хамруулад шүдийг нь хүртэл шалгасан байлээ. За шүдний эрүүл ахуй нь бол нэлээд муудсан байсан юм шиг байна. Яг үнэндээ Америк нэгдсэн улс бол Саддам Хүсейнийг үе олноор нь зэвсэгтэй байгаа гэж мэдээлж ирсэн нь сүүлдээ худлаа болох нь нотлогдсон байлээ. Тэгэхээр энэ тал дээр Саддам Хүсейнийг бол Америк улс жоохон дэгстүүлээд мэдээлэл тараацсан байсан гэсэн үг. За Саддам Хүсейн бол олон орон жилийн турш өөрийн хувь хүнийг дахин шүтэх үзлийг бий болгож чадсан тийм удирдагч байсан. Тэр бол улс орныхоо өнцөг булан бүрийг өөрийнхөө зураг хөргөөр дүүргэж төрийн хяналттай байдаг хэвлэл мэдээллээр дамжуулаад за өөрийгөө бараг домог юм шиг яриулж тийм дүр төрхөө хэдийнэ бүтээж чадсан хүн байсан. Тэрнээс гадна бол ямар ч эсэргүүцлийг харгасаар дардаг гэдгээрээ алдартай хүн байсан юм байна. Харин Америкийн хувьд бол Саддамын бүтээсэн тэр домгийг нь дарах шаардлагатай гэж үздсэн юм байна. Саддам Хүсейн бол орчин үеийн түүхэнд хамгийн харгас удирдагчдын нэг байсан нь маргаангүй үнэн. За бүтээсэн дүр төрх нь суртал ухуулахад тулгуурласан байсан ч гэсэн үнэн. За гэхдээ энэ хүнийг унгаахын тулд маш тийм нарийн төлөвлөж бараг л кино шиг байдлаар дэлхийн нийтэд харуулсан явдал нь бас л нэг суртал ухуулахын нэг хэлбэр байсан гэж бол хэлж болно. За Саддам Хүсейнд баригдсан ч гэсэн Иракийн дайны төгсгөл бол болоогүй. Түүний дэглэм нурж унсны дараа Ирак улс бол олон жилийн турш тогтворгүй байдалтай хэвээр байсан. За товтлогон дайралтын улмаас сүйдэж эвдэрсэн зүйлсээ сэргээн босгохын тулд Ирак бол удаан хугацаанд тэмцэх шаардлагатай болсон юм байна. Ингээд Америкийн айрам түүнийг баривчилсны дараа Иракийн тусгай шүүхээр оруулж шүүхээр босон. За түүнийг бол олон хэрэгт тулгсан боловч хамгийн түрүүн бол 1982 онд Дужайл гээд тосгонд болсон хэрэг дээр ял оноосон. За тэр үеэр болохоор ингээд Саддам Хүсейний эсрэг халдлага хийх тийм оролдлого гарч исэн юм байна л да. Тэгсэн чинь тэрнээс болоод олон 10 энгийн иргэдийг баривчлаад эрүүдэн шүүж цаазалж исэн тийм нэг үйл явдал болж исэн юм байна. За энэ мэтчлэн маш олон хэрэгүүдийг түүнд тулгаж эцэст нь бол түүнийг цаазаар авах ялыг оноосон. Ингээд 2006 оны 12 сарын 30-нд яг баригдсанаас хойш 3 жилийн дараа Багдад хотын ойролцоо байдаг Camp Justice гэдэг нэртэй өндөр хамгаалалттай газар дүүжилж цаазын ялыг нь гүйцэтгсэн юм байна. Тэгээ цогцсыг нь болохоор Tikrit хотын ойролцоо байдаг төрлөх нутгийнх нь хажууханд Ал-Авжа гэдэг тосгонд оршуулсан юм байна. Ингэж 1979-ээс 2003 оны хооронд Иракийг удирдахжсэн Саддам Хүсейний улс төрийн замнал бүрэн төгсгөл болж исэн юм байна. За ингээд ийм байна. За үйл явдал нь яг ингээд кино үзэж байгаа юм шиг та бүхэнд санагдсан байх. Нэг бүрчлэн бас ярихыг хичээлээ, сонирхолтой байсан гэдэгт итгэлтэй байна. За ингээд чиний ярих зүйлүүдийг сонсъё гэж бодож байна. За миний яриаггүй бас чиний дуртахыг хүссэн тиймэрхүү зүйлүүд юу байв?
чамаг ярьж байгаа хооронд толгоонд ингээл кросс хийгээл байлаа. Ер нь бол тэр анх баривчлагдсан хэсэг нь бол Америкийн зэргүүд нь ярьж байгаа байхгүй юу? Би Иракийн ерөнхийлөгч байна, Саддам Хусейн байна гэд хэлсэн чинь яг тэр баривчлаганд нь оролцсон зэрэг ерөнхийлөгч Буш нэг винт дамжуулж илээгээд тэгээд яг Америкийн Ирак руу дайрах болсон шалтгаан нь бол угаасаа ойлгомжтой тий. Нефт байхгүй тий. Тухайн үед яагаад бүр дайрахаар шийдсэн бэ гэхлээр Ирак биологийн зэвсэг гаргацсан байна. Тэгээ энэ бол ингээд нийт хүн төрлөختний аюулаа. Тийм болохоор бид нэр энийг маш хурдтайгаар дарах хэрэгтэй гэд. Тэгээд дараа нь Саддам Хусейнийг бариад Француудтай нийлээд цөмийн цахилгаан станц барьсан байхгүй юу? Тинчэнэ бас цөмийн зэвсэг хийж байгаа байх эднэргээ бахан ийм олон тооны жишээ татчихсан боловч яг сүүлд ингээ яваад утсан чинь тинчээ цөмийн зэвсэг хийх ямар ч боломжгүй зүгээр л яг цэвэр цахилгаан станц барьсан байгаа байхгүй. Тэрүүнтэй адилхан Америк зөвхөн дайрах, довтлох шалтгаан болгож одоо нефтийг авах гэж. Тэгээд тэр бүх хувилдааны Америк, Англи гэд Европын Union эднэр ер нь хамтарч хийсэн хувилдаан байгаа. Тэгээд яг Иракийн түүхийг харах юм бол түүхэндээ ер нь жаргаж үзээгүй арт хүн байгаа байхгүй. Туркүүдэд бараг 300 жил дарлуулсан. Тэрний өмнө Персүүд гэдэг маш олон юм дарангуйлд явж исэн арт хүн байсан. Яг тэрүүгээр нь бодглохлоор Саддам Хусейн бүх тэр дайн гамшигыг зогсоож 24-5 жил хүмүүсийг тайван амьдруулж чадсан, эдийн засгаа хөл дээр нь босгож чадсан. Тэгээд харамсалтай нь Саддам Хусейний зарим амбиц, эгоизмос болоод улс нь ер нь ингээд доош уруудж эхэлсэн байхгүй. Жишээлбэл Саддам ч Ирак чи Ирантай 8 жилийн дайн хийгээд тэгээд яг Ирак 24 сая хүн амтай, Иран 140 сая хүн амтай. Тэгэхээр угаасаа харьцангуй байлтгаад ч хэцүү шүү дээ. Тэгээ Ирак 8 жил байлтаад маш их өрөнд орохдоо Кувейт улсад амар их өрөнд орсон байгаа байхгүй. Кувейт нь өөрөө жижигхэн газар нутагтай маш их нефтийн нөөцтэй улс. Баян улстай. Маш баян. Тэгээд Кувейт руу дайрахаар шийдээд Кувейт чинь юу вэ? 3 хоног дотор эзэлчихэж байгаа байхгүй. Тэр үед Ирак Оросуудтай маш их нөхөрсөг харилцаатай маш олон жилийн. Гэхдээ яг СССР бутарж ах үед нь Кувейт руу дайрсан байхгүй. Тэгэхээр Орос Америктэй нэгдээд Кувейтээс хүмүүсээ гаргаа. Тэгэхгүй бол хүчээр гаргана шүү гэсэн тийм юм болоод тэгээд ер нь Ирак доош явах замнал нь эхэлсэн. Тэгээд одоо нөгөө бид нар мэдэн штэ Оросуудыг ингээл санкшн нэтргээл санкцд оруулаад байгаа штэ тий. Иракийн нефтийг санкцд оруулаад тэр Кувейттэй Ирантай байлдснаас ахуулаад тэгээд бүх нөгөө нефтснийх үнэн унаад хинч худалдаж авахгүй болоод тэгээ Ирак ер нь маш их зовлон дунж эхэлсэн. Тэр нь одоо Саддам Хусейний уналтын гол шалтгаан гэх юм уу тий. Өсөлтийн шалтгаан нь бол бас тэр нь бол жинхэнэ сонирхолтой яг кино. За бүр ихнээс нь ярих юм бол Саддам Хусейн чинь багада ер нь бол аавгүй, ээж нь бараг тоодгүй. Тэгээ наах захын ингээд ер нь бол хүмүүжүүлээд сургууль сургах хэрэгтэйгээд сургууль соёлд нь ингээд оруулдаг байсан. Тэгээ наах захын шоронд ороод тэгээ ээж нь нөхрийнхээ брадартай сууж байгаа хгүй. Тэдний ёс заншлын дагуу нөхрийнхээ ах дүүгийнх нэгэнтэй суудаг хгүй. Тэгээд нөгөөх нь бол угаасаа хойд эцэг нь айгүй муу ханддаг байсан. Тэгээд 3 жилийн дараа нөгөө наах цах нь гарч ирээд өөрийгөө Саддамыг өөр дөрөв бүр авцсан байхгүй. Тэгээд тэдний гэрт нь өссөн. Ер нь л айгүй ядуу байсан юм билээ шүү дээ. Тийм маш ядуу. Бараг гутал өмсөх нь мөрөөдөл байсан. Тэгээд наах цах нь ер нь боловсрал илүү их ач холбогдол өгөөд Саддамын. Тэгээд тэр нь Саддамын амьдралд нь ер нь маш их түлхэц болсон. Тийм шүү л. Тэдний дэ өссөн тий. Тийм. Саддам ч өөрөө ном бичдэг, шүлэг бичдэг. Тийм өндөр тийм урлагийн мэдрэмжтэй болцсон байгаа байхгүй юу? Хар багасаа үзээд. Гэтэ тэр давуу тал нь юу вэ гэхээр тэр хүн суугаад төлөвлөгөө гаргах, юм боловсруулах маш их өндөр чадвартай болцсон. Тэр нь өөрийнхөө амьдралд нь маш их хэрэг болсон. 30 наснда ерөнхийлөгчийн туслах хин гэдэг чинь амар баггүй тий. Одоо тэр боловсралтай айлын хүн анханасаа боловсралтай айлын хүн Саддам Хусейнд чи бүх энэ улс их орныг удирдах юмыг зохион байгуулаа гэж даатгаж байгаа гэдэг чинь тэр хүн 30 наснда ямар их боловсрцсан хүн байсан бэ гэдгийг мэдэгдэж байгаа байхгүй. Тэгээд сүүдрээс удирддаг хүн Саддам Хусейн ерөнхийлөгч болоог байхдаа байсан. Тэгээд ерөнхийлөгчөнд нас өндөр боллоо, өвчнөд байна гэд албан тушаалаа өгж хахад маш олон их сурвалж хэлэхтэй зүгээр ерөнхийлөгч байгаа гэрийн хороонд
оруулаад одоо болно, одоо би ерөнхийлөгч болно гэд тэгсэн гэж аахгүй Саддам Хүсейн. Тэгэхээр тэр хүний амбиц бас мэдэгдэж байгаа тий. Тэгээд Саддам Хүсейн намын дарга болоод эхний хийсэн үйлдэл нь намын чуулганд зохион байгуулад 66 хүнийг шууд өөрийн эсэргүүцэж магадгүй гэсэн хүмүүс гэсэн үг байхгүй юу. Тэгээ нам дотроо хагарахгүй тул 66 хүнийг шууд эхний хурал дээр нэрнүүдийн дуудаад тэгээ бүгднгийн бишээ би хутлаарах гэж. Тэгтээ ихэнхийн буудаж алсан. Тэгээ арай том албан тушаалт өнгөдтэй хүчээр улсаас гаргадаг ч юм уу те. Саддамын удирдах ах үед нь тэр 24 сая хүн амаас 4 сая нь өөр улсад орогноод хайж зугтсан улсаас л амьдрал нь тийм сайхан биш. Тэгээд Иракийн тал дээр гэх юм бол дотор нь 3 төрлийн өөр гурлаа ислам бүртлэг гурлаа юм жоохон өөр ислам гэх юм уу туркуудын гэд персүүдийнх тэгээд юу гэд тэгэнгუთ тэд нар дандаа хоорондоо алдцдаг байсан бүгднийг нэг базаад нэгтгээд одоо улс их орон айгу 50 болцсон. Тэгтээ тэрхийн тулд маш их хүнийг алсан. Зүгээр л химийн зэвсгээр 5,000 хүн одоо ингэ суурин газар ууштэй 5,000 хүмүүсийг 5,000 ингээ бараг алчиж байгаа байхгүй. Тэгээ нэг Ирак нэг залуу үгүй одоо том болсон залуу миний ихч би ээж аавыг авчаад гараад ирья гэд одоо өөрийг ингээ нүхэн дотор хийцэн тийм ногоон утаатай байна бити гараараа гэд ихчийн хамгийн сүүлийн удаа тэгж харсан гэж аахгүй. Ихч нь ээж аавынхаараас явжаад өнгөрцөн гэж аахгүй. Тэгээ Саддам Хүсейн айгу дурггүй гэд тэр маш их хүн алсан үнэн. Гэхдээ одоо хүртэл штэ 10 хэдэн жилийн турш Саддам Хүсейнтэй байхад Иракийн амьдрал үнэхээр сайхан байжээ гэж хүмүүс ярьдаг. Ер нь баг өөрөө ингээ ерөнхийлөгч болох үеэсээ эхлээл ер нь айгу зэрлэг гэдгээ харуулсан юм байна шүү дээ. Тийм түүхэнд их ер нь хамгийн эвгүй ерөнхийлөгч байсан гэд бичигдсэн байсан. Тэгээд нэг факт нь байсан чи юу гэхлээр 1959 он Саддам Хүсейн болохоор тухайн үеийн удирдагч байсан Абдал Карим Касим гэд хүнийг болохоор хөнөөх тийм оролдлогот нь оролцож исэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо тэр яг үнэндээ болохоор тэгж алах гэжсэн бүтлгүүтэйгээд тэгээд Саддам Хүсейн тэр үеэр шархтаад тэгээд зүхтаад Сир болон Египт рүү дөрвж исэн юм байна. Тийм. Тэгээд нөгөө намынхан гишүүнчлэлээр тэнд байдаг намынханд бас нэлээд зүтгэсэн. Тэгээд бодвол бүх юмн дээр за яг тэргүүн игнэнд очихын тулд заавалчгүй нэг цус үзчихэж ямар нэг юм болдог гэдгийг бүр ингээ анханасаа баг ойлгоцсон байсан юм шүү. Одоо аль телевизээр ярилцлага өгснээ мэдэхгүй тэр нөгөө blurry болгоцсон байхгүй юу. Гэхдээ яг Европын сурвалжлагчид асуугаад ингээ яг студид сууж байгаа байхгүй юу. Тэгэхэд та ингээ тийм хүмүүсийг ингээ алсан уу гэж асуухад мэдээж тэ улс их хооронд аюул үзүүлж байгаа бүх хүмүүсийг л ална штэ. Шууд тэгж хэлж байгаа юм. Тэгэхээр яг агуу удирдахч байсан гэж хэлэхэд бас айгүй хэцүү. Сайн ч юм хийж исэн, муу ч юм хийж исэн. Гэтэ ер нь ингээд яг нэгэн удирдахчтай улсын тэргүүн хүн ер нь л хүн болгоны хүссэн зүйлийг хийн гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгэх юм бол ер нь бол айгүй робост болчих шүү дээ. Одоо хойд Солонгосын ерөнхийлөгч шиг л ганцаархнаа хамаг юмыг эзэгнээл бүх юмыг шийдвэрийг өөрөө гаргаал тэр нь хүн болгонд таалагдна гэвэл айгүй утгагүй шийдвэр болчих шүү дээ. Тийм. Гэхдээ одоо чи ингээ хартаа. За маш их нефттэй. За манай Монголын нүүрс бол хамаагүй нефтээс хямдхан байгаа даахгүй. Маш их нефттэй. Тэрийг ингээ дэлхийн 10%-ийг бараг нийлүүлэх хүч чадaltaй. Тэгин гутлаа тэр бүх юмныхаа орлогынхаа 5%-ийг өөрөө карманда хийдгүйсэн гэж байгаа байхгүй. Тэгээ 95%-ийг яг мэдээж ингээл доотлынхаа хүмүүс нь эдэн штэ. Өөрөө яг зөвхөн өөртөө 5%-ийг авдаг. Тэгээ 100 харш ордтой хэдэн мянган машинтай ч юм уу мэдхгүй бараг 100-аад юу крузертэй тийм амар баян болсон ч гэсэн улсдаа юу авчирсан бэ гэдгийг харах юм бол сургууль, цэцэрлэг, имлэг, хүүсийн эрхтгш байдал бүх юмыг авчирч чадсан хүн байхгүй юу. Тэгэхээр яг нэг талаас нь маш муу хүн мөртлөө хүмүүсийн төлөө хийсэн яг одоо нэг гэр бүлийн нэг хүнийг алахад тэр гэр бүлд нь бол маш их зовлон авчирч байгаа гэсэн яг нийт одоо үр дүнгээр нь харахаараа эмэгтэй хүмүүс тэр одоо мусульман шашинд бол арай нэг юм бие нуух ёстой, ажил хийх биш, гэртээ суугаад хүүхдээ хараад хоолоо игээл ийм гэсэн нэг тийм юм байгаа шүү дээ. Тэр бүх юмыг эвдэж чадсан байхгүй юу. Тэгээд тэр үнэхээр сайн хүн байжээ. Гэхдээ яг хөө жишээ ингээл харалта боловсрал эзэмших, эмнэлэгчин хямдхан байх, тэ сургуулиуд нь үнгүй байх энэ бүх давуу талыг аль ч улс ингэж гаргаж өгч чадахгүй шүү дээ. Хичнээн баян гэж дуурж байгаа ч гэсэн ямар ч улс ингээл улс сургуулиуд бол үнгүй болно ингэн тэгин гэсэн юм ярьж чадахгүй шүү дээ. Эмчилгээ үнгүй ч юм уу те. Тэгэхээр тэр бүх юмыг тэр их орлогоор хийж чадсан юм байхгүй юу? Яг хөө тэр их орлоготой учраас байх л та. Гэтэ миний хэлэх гээд байгаа нь нийгмийн амьдралын түвшин шууд хэд дахин нэмэгдсэн
Баялгаа ерөнхийдөө хуваарлах гэж нэлээд үтсэн л энэ. Одоо манай их оронд одоо тийм их нефц байсан бол бид нэр Орос хятадуудад зараад маш их мөнгөтэй улс боллоо гэхэд яг баталгаа байхгүй шүү дээ. Бид нэр яг сайхан амьдрна гэдэгт тий. Тэр ганц хүн идээд биш ах дүүнэр хамаатан садангаараа идээд явж байгаа улсын тэр их мөнгө орж ирж байгаа учраас тэрийг ингээд ард иргэдэд айгүй эргэдэг шиг ингээд хуваагаад өчөж байгаа юм. Тэр бол надад бол зүгээр санагдсан. Гэхдээ би бол одоо хүртэл Саддам Хүсейн амьд байсан бол гоё гэж ярьж байгаа юм биш л те. Яг хоо хийжсэн сайн юм. Тийм сайн байгаа. Угаасаа яаж ч утсан 24 жил удирдахч байчаад ерөөсөө ингээд хүний нүдэнд харагдаж одоо гарт баригдах юм хийгээгүй нэ гэж бол угаасаа байхгүй шүү дээ. Яаж ч утсан. Хойд солонгос шүү дээ. Гэхдээ тодорхой төвшөнд тэнд чинь тэгэл бас яг хоо хойд солонгосын ерөнхийлөгч хэдий өөрийнхөө ингээд дэглэмээ тогтооцсон байгаа ч гэсэн тэнд сургууль байгаа, цэцэрлэг байгаа. Яг хуу улс орны хэмжээнд бусад улс оронтой харьцуулах юм бол хориотой байдаг ч гэсэн тэнд хүмүүс ингээд яг үнэхээр ингээд очиж үтсэн хүмүүсд айгүй 50 газар байдсан бэлээ гэж тэгж ярьдаг хгүй юу? Тэгээ одоо хүмүүсийн одоо бусад хүмүүсийн ингээл амар гайхаж шагшраад байгаа шиг тийм бишээ зүгээр айгүй тийм 50 хүмүүс нь ингээд юу хийх нь тодорхой, юу идэж уух нь тодорхой, хаана амьдрах нь тодорхой ингээд бүх юм нь паникт орох юм ерөөсөй байхгүй болохоор хүмүүс нь бусад одоо улс орныг бодвол илүү 50 хүмүүс байдсан бэлээ гэд тэгж дүгнж байгаа аахгүй. Одоо Монголоос ихсэн явсан хүмүүс бас зөндөө байгаад идэв шүү дээ. Тийм ер нь нэр ихтэй бас тэгдэг аахгүй. Айгүй тийм 50 л газар хэлээ. Тийм одоо бидний бодоод байгаа шиг тэгэл гэл бууж эхлүүлсэн ч юм ингээл буруу хөдлөх юм бол баг алах гээд байгаа тиймэрхүү юм нэх байдаггүй гэж байгаа аахгүй. Яг хөө тэрний ил биш даалт байгаа юмнууд байгаа л хэл та. Тийм бай. Тэр бол угаасаа ойлгомжтой л доо. Социалист нийгмийн хамгийн зөв зохион байгуулалт нь бол одоо хятад биш үү? Тийм, ер нь яг гоё явж байгаа тий. Тийм, хамгийн мундаг биш үү? Тийм. Гэтэ одоо жишээлх нь хинд дургу хүмүүс зөндөө Ши Жинпин дургу хүмүүс хятадаар зөндөө байгаа шүү дээ. Гэтэ дургу байлаа гэ тэднийг дуртай болгох юм хийнэ гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм амар олон за тэр Иракийн 20 хэдэн сая байлээ. Хятад ч юм 1.45 тэрбум. 1.5 тэр болоогүй юу? Арай болоогүй баха. Сүүлд миний харахын 44 тэл байсан. Тэгээ тийм олон үнийг бүгдээрээ л ер нь одоо баг хятадд мөнгөгүй хүн гэж байд юм уу? Бараг байхгүй шүү дээ. Ер нь тэгэл ингээ сайхан амьдарч болоод. Гэтэ би нэг статистик уншсан 2 сая орчим хүн одоо хүртэл агууд амьдарч байгаа гэсэн. Тэд нар бол яг хөө тийм нөгөө нэг өвөг дэцээ дагаал тэгээд амьдраа сурцсан юм шүү багасаа тэгж. Үгүй зүгээр тэр нөгөө юу байгаа штэ. Гуцсан доорн бол мөнгө бэж л байгаа. Нөгөө хятадын баруун хэсгээр чи ер нь хөгждөг штэ тий. Тэр хэсгээр амьдарч байгаа хүмүүс нь байгаа даахгүй. Зүүн талаараа угаасаа хөгжсөн байдаг штэ. Тэгээ нөгөө нэг Саддам Хүсейнийг амар олон тийм нөгөө юу олон тийм нөгөө орлон тоглогч гэдэг шиг тийм өөр юм нөгөө яг өөртөө ижлэх хүмүүс ингээ байлгадаг байсан гэсэн тэрийг чи сонсч байсан уу? Үгүй. Би тэрийг сонсч байсан зөндөө. Ер нь бол Саддам Хүсейний талаар мэдгүй ч гэсэн өөр нөгөө нэг 9 сарын 11-ийг зохиодог юу яадаг юм бэлээ. Осама. Тийм одоо өдөөсөн гэж үзээд байдаг. Осама бин Ладныг ч гэсэн яг өөршгөө ижлэхэн ингээд айгүй олон хүн ингээ байдаг. Тэнгүүтээ ингээ зарим одоо нэг уулзалт ч юм уу те тэрэн дээр ингээ жоох аюултай санагдах юм бол яг нөгөө өөртөө адилхан үнийг явуулцдаг. Өөрөө явахгүй ингээ үлдээд. Тийм бас нэг факт байгаадсан. Тэгээд би тэрийг харчаад нэрээ тийштэй. Тэрийг би болохоор нэлээ олон удаа сонсчихсан. Тэгээд хит хитэн одоо яг өөртөөгөө ижлэхэн хүн ашигладаг байсан гэсэн яриа бол одоо айгүйх гадуур гарцаа одоо тарсан байд юм байлаа. Яг тэгтээ хідэн юм одоо өөрийг нь оролдог хүн байсан тодорхойгүй ч гэсэн олон нийтийн арга хэмжээнд яг одоо нөгөө хамгаалагч гэдэг байгаад байгаа хүмүүсээ шүү дээ. Тэднэр нь шалгаж үзээ хэрэв жоох аюултай гэж үзэх юм бол эсвэл за нэх их оролцоод ах шаардлагагүй өнтер гэж үзэх юм бол яг тухайн нөгөө ижлэхэн хүмүүсээ явуулчихдаг байсан гэдэг. Тэгээд тэрнээс нь болоод сүүлд нөө Саддам Хүсейнийг барьж авангуудаа эмнэлэгт үзээ шүдийг нь үтсэн гэдсэн штэ. Тэгээ шүдийг нь үзэхдээ нөгөө нэг юу шүлснээс нь дээж авч агаад тэгээ яг Саддам Хүсейн мөн байна уу гэдгийг бас баталгаажуулсан юм шиг үлээ. Тэгвэл яг нөгөө барьсан чинь бас тэр адилхан үнийг нь барьсан байгаа юм билүү гэж бодоод тэгсэн юм шиг байлээ. Тэрийг нь болохоор хүмүүс нөгөө энэ шүдний эрүүл мэнд нь муудчих шүдээ байгаагүй утчих энэ төр гэж жоохон буруу жоохон текстүүлж ойлгосон юм шиг үлээ. Тэгээ яг тэр нөгөө шүдээ үзүүлж байгаа хэсгийг нь хүмүүсээс амар шоолоо. Тэгээ жахт нөгөө нэг сахал ус амар ургацсан тэгээд нэг тийм хөгшин нэг тийм хөдөөний амар баяа исэн байсан хүн чинь нэг амар ядуу олонгууд хүмүүс тэрийг нь хошин шогшиг хүлээгээд авцсан байхгүй. Гэтэ ер нь бол нэг тийм пропаганда гэж юм байгаа шүү дээ. Пропаганда дээр чинь угаасаа энэ бол ийм хүн гэдгийг сайнаар харуулах, муугаар харуулах гэж хоёр юм байгаа. Манайхан ингээд нөгөө black PR, hard PR гэдэргээ ярьдаг тий. Тэрүүнтэй адилхан энэ хүн
ерөөсөө айх хүн биш, энэ хүн юу ч биш, ийм яа хүн гэж харуулж байгаа зүйл нь албаар тэр бичлэгүүдийг тэгж оруулж байгаа юм болов тий. Тийм яг тэр баригдаж байгаа үеийн хүнийг харуулаа л тий. Тэгснэ тэр зураг энтриг нь бол бүр амар тараасан юм билээ тухайн үед тий. Баривчлагдаад явж байгаа үеийн зургийг нь. Манай Монгол улсын түүхэнд нэг ерөнхийлөгч байгаа өмсөг ингээ хараа явчихж байгаа тий. X ерөнхийлөгч байгаа. Тэгээд тэр нэг харуулж байгаа тэр зүйл нь санаандгүй биш бас санаатай юмнууд байдаг гэж нэг биднэрт бол дохио ирж л байгаа байхгүй тий. Тэр хүнийг баривчлахаар байсан бол тийм нэг дуйлант юм болохгүйгээр хоп гэж барьчих чадсан шүү. Тий. Хоп гэж бариад авчиж чадсан шүү тий. Тэгэхгүйгээр ингээл заавал зургатаар ингээл бид нэр өстэй ийм сайн юм хийж ин гэж үзүүлэх хэрэгтэй. Одоо энэ хүнийг бид нэр амар ирэх мэдлэлтэй хинч оролдож чаддгүй гэж эхэлж хүмүүс таниулж агаад бид нэр дээшээ гарч ирэн гутлаа энэ хүнийг ингэж барьж авлаа гэд цагаан хар PR-ыг ингээ хоёуланг нь хослуулад тэр хүний нэр хүндийг бүр унгаах ч юм уу тийм зүйл анх манай Монголд хийж байгаа биш. Дэлхийд ер нь одоо энэ Холливуудын тэр мундаг еврейүүд нь ингэж хүмүүсийн нэр хүндийг унгаах хэрэгтэй. Тэр хүний нэр хүндийг унгаахын тулд эхэлж нэр хүндтэй болгох хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тэр бүх зүйлүүдийг одоо ингээд хүмүүс сурж аваад энэ PR-чд одоо намын PR-чд ч юм уу тэр хүмүүс нь зохиож байгаа за ингэчья. Ийм төлөвлөгөөгөөр ажиллагаа явуулъя гэдэг нэг ийм урт удаан хугацааных биш мөртлөө бас тийм богино хугацааны биш тийм төлөвлөгөө гаргадаг гэх юм уу те. Тэгээ ер нь бол нөгөө саяын тэр нөгөө шүдийн ингээ үзэж байгаа тэр бичлэг болохоор энэ Саддам Хүсейний сүр хүчийг бууруулах сурталчилгааны нэг хэсэг гэж үздэг юм билээ. Тийм тэгэхээр одоо яг л нөгөө пропаганданд яваад байгаа байхгүй. Энэ хүнийг те ийм дорой байдалтай харагдуулж иж одоо энэ хүн бол ямар ч хүчгүй хүч биднэрт байна гэдгийг л ингээд Америктаяар зургатаар харуулад Иракт ч гэсэн харуулсан байгаа шүү дээ. Яг үнэ. Бид нарыг 20 хэдэн жил удирдсан нөгөө амар харгас хүн чинь ийм л юм байсан юм биш үү гэсэн нэг тийм гол юм нь тэр улсдаа баг бурхан шиг явдаг байсан хүн шүү дээ тий. Бурхан маань юу болоо шүдэ үзүүл явчихаа гэх. Тийм тэгээ нэг дэлбэрсэн тийм ээ. Энэ сахал махлыг авчихгүй тэгэл бамбаалгаал. Тэр нь албаар байгаа даа байхгүй тий. Тийм албаар тэгж бүр амар царайд ахт нь харагдуулсан тий. Та нарын шүтэн чинь яг үнэндээ ийм нэг ийм яа амтан байгаамаа гэдэг. Тэгээ тэр нуугдчихсэн газар нь болохоор бүр интернет дээр өстэй амар юм болсон юм байлээ. Тэгээд нөгөө юун дээр чинь Google дээр чинь сүүлдээ бүр одоо энэ Саддам Хүсейний нөгөө нуугдж байгаа тийм мемүүд айгүйх хитрхи их бүр байгаадсан юм байна л да тухайн үедээ. Google-ийн зүгээс тэрийг нь баг юу яж исэн юм уу да? Цэвэрлэх шаардлагатай болж исэн юм уу да? Тэгэхгүй сүүлдээ ингээ явсаар нэг хошин шогшиг болсон. Тэгэл одоо юм хүний орж болохооргүй нуугдаж болохооргүй тийм юмны одоо зурган дээр Саддам Хүсейнийг ингээ оруулаад багтаагаад оруулж моруулсан ч юм уу нэг тийм мемүүдний хэсэг бүр амар явсан юм билээ. Тийм ер нь мем чин одооны хамгийн одоо хүнд толгоонд нь ингээд гоё мем зураг хийчвэл хүний толгоонд ингээд хоногших юм болчиход байгаа байхгүй. Тэгээ тэрүүгээрээ бид нэр зарим болохгүй байгаа юмыг дүрсэлж гин те. Зарим болж байгаа юмыг ингээд булзааруулж фаны юм болгож гин те. Мемийг хүртэл одоо энэ пропаганда шиг ашиглаад эхэлсэн. Бид нэр тэр болгонд нь одоо яаж байгаа бүр AI-аар ашиглаад бичлэг хийдэг болцсон те. Тэр бүх юм бол биднэрт аюултай байхгүй. Биднэрт аюултай гэдэг нь бид нар юунд итгэхээ мэдхээ байж байгаа. Итгэх үгүй хүний өөрийн шийдвэр ч гэсэн маш олон юм ижилхэн байгаад байвал тэр хүн итгэх эсвэл эргэлзэж эхлэх тэр хувь нь нэмэгдээд эхэлж байгаа байхгүй. Тэрний төлөө энэ бүх төрлийн пропаганда одоо CNN, CNBC юу гэдэг Америкийн бүх тэр сувгууд нэг юмыг яага яриад байдаг вэ гэдэг гол шалтгаан тэр байгаа. Хүмүүс онгойлгох болгонд л Ирак дэлхийг устгах гэдэг, Америкууд сайн, бид нар дэлхийг аврах гэдэг. Тийм. Одоо тэрэн дээр одоо яг юу байсан бэ гэхээр ер нь яагаад ингэж одоо Ирак руу дайраад одоо энэ Саддам Хүсейнийг барих гад араас нь айр мэлхээсэн болоо гэж би хайж утсан хгүй. Тэгээ тэрэн дээр нь юу байсан гэсэн чинь нэгт болохоор түрүүн чиний ярьж байсан нөгөө Иракт болохоор маш тийм олон тоогоор хөнөөх зэвсэг эзэмшиж байгаа. Тэгээд Ирак болохоор химийн, биологийн магадгүй одоо цөмийн зэвсгийн хөтөлбөрөөр одоо нууцаар үргэлжлүүлж гэж үзсэн байгаа хгүй юу. Тэгээ энэ болохоор одоо дайн эхлүүлэх хамгийн гол одоо албан ёсны шалтгаан байсан юм билэ. Тэгээд дараа нь бол нөгөө одоо өргөн үрээний шалгалт хийгдсэн чинь тийм зэвсгийн нөөц төр өрөөсөө олдоогүй. За хоёрт нь болохоор нүүбийн тогтоолуудыг зөрчсөн гэж үтсэн. United Nation-ийн одоо зэвсгийн хяналтын шаардлагыг бүрэн биелүүлээгүй гэж Америкийн нэгдсэн улс үзээд. За гуравт нь болохоор терроризмтэй холбоотой байж болцсошгүй гэж болгоомжилсан гэж байгаа байхгүй. Тухайн үед Ирак болон одоо Аль-Каида хоёрыг хоорондоо холбоотой байж магадгүй гэж ярьж исэн ч гэсэн дараа нь бол тийм хүчтэй нотлохоо тэрөөсөө олдоогүй юм байлээ. За тэгээд дөрөвт нь болохоор Саддам Хүсейний дэглэмийн хүний эрхийн зөрчил
бас байгаа гэж үзээд энэ хүний засаглалын үед улс төрийн өрсөлдөгчдөө хилмигдүүлэх, бослогыг хүчээр дараах, за химийн зэвсэг ашигласан гэх тийм олон ноцтой хэрэгт буруутгаад хамгийн анх дайрах болсон шалтгаанууд ерөнхийдөө юм байгаа. Тэгэнгүүт энээс ингээ харангуут баг ихэнх нь зүгээр л Америк нэгдсэн улсын таамаг байгаа байхгүй. Худлаа нэг таамаг зохион гудаа тэгчиж өстө магадгүй бараг л тэгчих юм бол дэлхийн нийтээрээ бараг л аюул тавтах гээд байна. Бид нэр өстө одоо л хамгаалахгүй бол болохгүй өнтергээд бүр амар тусгай хүч мөчөө ийш нь явуулаад тэгснээ өөрсдийнхөө одоо баг Task Force 20 гэдэг тийм тусгай хүч тийм баг байгуулж араас нь явуулж мавуулал ингээл амар сүртэй юм хийгээдсэн ч гэсэн яг юм дээр юм байгаагүй л аахгүй. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгч Skin Farm Clinic. Бидний арьс улирас солигдох болгонд ялангуяа манайх шиг агаарын бохирдол ихтэй орчинд өнгөө алдаж, элдв асуудал үүсгээд байдаг. За нар салхинаас үүдэлтэй асуудлууд ч гэсэн их байдаг. За энэ асуудлын шийдлийг Skin Farm Clinic олон үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлт туршлага дээр үндэслээд 3 төрлийн membership хөтөлбөрийг энэ оноос санал болгож байгаа юм байна. Энгийнээр хэлэх юм бол таны арьсыг нэг удаа гой болгоод өнгөрөх биш, жилийн 4 улирал арьсны хэрэгцээ дэмжлэгээ үйлчилгээг тогтмол системтэйгээр хангах зорилготой. Завгүй явсаар агаад өөртөө анхаарал хандуулахаа мартаад эсвэл нэг дор өндөр төлбөр төлөхөөс татгалзаж арьсаа гаргуунд нь гаргах үе бишгүй тохиолддог. Харин танд хэрэгцээт эмчилгээ үйлчилгээгээ үнэтэй биш, үе шаттайгаар Skin Farm Clinic-ээс авах боломж нэгдэж байгаа юм байна. Урьдчилан мэдээлэл авах линкийг description хэсэгт оруулсан байгаа. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. Гэхдээ одоо яг надад ярьсан бүх Ирак инг гэдэг гэж байгаа бүх зүйл нь Саддам Хүсейн тодорхой хэмжээнд Ирак дотроо хийсэн зүйлүүд байгаа байхгүй. Одоо химийн зэвсгээр бараг 5,000 хүн алсан нэг суурин газрыг тэр чигт наалайцсан байхгүй. Тэгээд терроризмыг тодорхой хэмжээнд санхүүжүүлдэг байсан үг гэхээр одоо янз бүрийн хүмүүсийг алах, гадаа үүмэн самуун дэгдэх төр нь санхүүжүүлдэг байсан гэсэн юм байгаад байгаа. Тэр санхүүжүүлдэг байсан хүмүүс нь яг үнэндээ террористууд мөн байсан ч юм уу те. Тиймэрхүү ингээд жижиг фактуудыг олон нийтийн сувгаар нэлээд том факт болгоод гаргаад өгч байгаа байхгүй. Тэггээд ах шиг байна тий. Тэгээд Америкуудад тэд нар чинь бүр UN дээр очоод тэр химийн юмыг үзүүлээд энэ бол ганцхан халбаг маш их хүнийг алж чадна. Гэхдээ Саддамд энэ 85,000 килограмм баг гэд ярьж байгаа байхгүй. Тэгээд дараа нь энэ өстө надаа миний тагнуул буруу мэдээлэл өгсөн байна. Тийм юм ерөөсөй байгаагүй ингээд дараа нь тийм юм ярьж байгаа байхгүй. Гэхдээ тэр ерөөсөй хамаагүй ялагч түүхээ бичдэг те. Ялсан түүхээ бичдэг болохоор тэг хинч одоо Америкийг та нар буруу мэдээллээр ингээд дайрчлаа гэж хэлэхгүй байгаа байхгүй. Тийм одоо тэгээд хийж ярьж байгаа баг байд юм уу те. Тийм. Эцэтэл бүгд зүгээр ойлголт. Тэр бүгдээрнгийнхэн хувилдаан болохоор бүгдээр юу ч хэлж чадахгүй байхгүй. Тийм. Европын нейшн бол угаасаа хувилдж тэрийг хийж байгаа шүү дээ. Одоо тэр хувилдж байгааг нь зүгээр тод жишээ нь бол Орос Украины дайм биш те. Украинчууд хүмүүс нь буруутай буруугүй, Оросууд нь буруутай буруугүй. Гэхдээ хүүхүүлэн дэмжээл Европ нь хүүхүүлэн дэмжээл зэвсгээ явуулал байлдаатай гэл те. Энэ бүх юм чинь зүгээр юм хийж байгаа зүйл биш. Европод амар ашигтай зүйл байхгүй. Тэ. Дэлхийн бараг 40% буудаг Украин Орос нийлүүлдэг гэлүү. Украин зөвхөн дангаараа нийлүүлдэг гэлүү тийм байдаг одоо. Тэр их хөрсөн дээр ургаж байгаа юмны хэн эзэн болох вэ гэдэг одоо алаан болж байгаа байхгүй. Тэ. Тэгэл бүх юм явж ингээл Америк ер нь бүх юмн дээр дандаа ийм таамаг твшүүлээл өөрсдийнхөө зөв юм шигээр харагдуулж тэр нэг сурчлагаа айгуу сайн хийдэг. Одоо нэг зүгээр хүнээр ирүүл нэг амар амбицтай. Тэгээд хүмүүсийг ингээд өөрсөндөө айгуу сайн итгүүлж чаддаг. Айгуу тийм соёлтой аргаар тий. Хүчээ өөрсдийнхөө хүчээ юм соёлтой аргаар бусдад хүлээн зөвшөөрүүлж итгүүлж чадаад дараад нь өөрсдөө ингээд улсдаа өөрсөндөө ашигтай гэсэн бүх юмыг өөрсдөнлөөгөө эргүүлж чаддаг. Ямар сайндаа одоо ингээд шал өөр улсын ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл Америкийн нэгдсэн улсын оролцоо бэж л байдаг. Тэ. Тэр нь болохоор яагаад гэхлээр тэр хүн хэрвээ одоо энэ хоёр хүн өрсөлдөж л нэг нь одоо гарчих юм бол гарчих юм бол манад ашигтай юм байна гингүүт аагийн тал руу айгүй олон юм бас ингээл оролцож лээд яг хэсэгэн дээрээ одоо тэр улсын ирээдүйг шийдэж байгаа юм Америк улсад бол ямар үндэснээ нэг хамаагүй шүү дээ тийм. Тэнгүү цаагаараа тэр юм нь явж лээдэг гэхээр айгүй тийм хэцүү юм аа. Чи зүгээр бодлоо Монголд Орос хятадын дунд байгаа Монгол улс Америкээр санхүүжиж Оросын эсрэг юм жагсаал гаргаж ирсэн санаж нь Орос элчингийн артчилсан намынхан. Уу ямар нэртэй жагсаал. Оросуудыг юу гэдэл
Оросууд сүнтгүй гэдэг ч гэсэн лөө. За тэрийн Орос Украины дайм биш үү? Би тэрийг сандгүй. Гэтэ Орос Украины дайнаас болж ер нь бол чигсчихсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэгвэл тэрнтэй ч байж магадгүй гэхдээ. Тэгсэн чинь юу лээ? Орос Украины дайн ер нь яг хинт бид нар ч ер нь яг ямар хамаатай гэсэн чинь бараг л бид нарт бараг л нөлөөлөд энэ төр. Хаа нөлөөлөхийн хувьд нөлөөлж байгаа гэхдээ тэгж жагслаа одоо бас нэг нөлөөлөхэд тэгж жагслаа гэдээ ер нь зогсох юм уу гэсэн. Жагслаа гэхлээр хинт муу нөлөө үзүүлэх юм гэдэгтэй л байхгүй юу? Оросууд биднээс ингээд нефтээ хаачвал хинд нь сайхан байх юм. Оросуудад бол нэг 2-3 сая хүнд нефт зарах бол тийм амар өндөр ашигтай юм биш. Яг үннийг хэлэхэд. Тэр газа Европ руу нийлүүлэх, тэр нефтийг юу хятад руу нийлүүлэх сонирхол нь хамаагүй их шүү дээ. Тэгэхээр бол манай Монгол бол тэднэрт бол нефтийн сонирхол биш байхгүй. Тийм нэг зөвөр нэг дайнд нөгөө морь малаараа тусалж исэн тэ нэг хөрш улс гэдэг утгаараа ингээд бас нэг яагаад гэх юм биш үү? Тийм Орос хятадууд биднэртээ дайсагнах ямар ч шаардлага байхгүй. Бид нэр тэр Оросуудыг муухагаар бодох, хятадуудыг муухагаар бодох шаардлага байхгүй байхгүй. Тэр хүмүүс бүр юу ч бодох юуг багтчихлоо. Тийм монголчууд биднэр лүү дайрахгүй ойлгомжтой, бид нар монголчууд руу дайрахгүй ойлгомжтой гэл айл айл нь тэгэл сууж байгаа шүү дээ. Тийм зүгээр ингээд жижиг одоо хүн багтай тийм улс байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр бол энэ хоёр талаас кранта хаавал бид нар 3 дахь улс байхгүй. Геополитикийн хувьд бол бид нар 2 улстай хилдэг. Тэгээ бид нар тэгэхээр дугайл байж ахгүй. За дугайл байгаад хэн цаашаа бид нараас нөгөө ард иргэдийн эрх ашгийг бодно те. Тийм. Гэхдээ харин нөгөө эсэргүүцэхгүй гэдэг утгаар цаанаас нь ингээд Америкийн санхүүжилтаар ч юм уу аль нэг талынхан турхир гэсэн захиалгаар ингээд турхираад байж болохгүй байхгүй юу? Тэрүүн дээр бол асуудал байна. Тэр Путин баг Монголд ирэх юм бол баривчлан гээ олон юм яриадсан шүү дээ. Тэглүү. Тийм. Тэ. Үчи тэгээ за окей. Монгол Оросын завсар биш ээ. Орос хятадын завсар чи баривчлаа. Тэгээ чи яаж гарах юм? Улсаасаа чадахгүй шүү дээ. За яг бай тэгэл тэр үеийн хүмүүсийн итгэл өмшнөл тийм байсан юм аа шүү дээ. Тэгээ саяны хоёулангийн ярьжсэн шиг нөгөө нэг зарим одоо энэ 2003 онд энэ Америк Ирак руу дайрч Саддам Хусейныг барьсан асуудал дээр зарим судлаачид болохоор дайныг ингээд аюулгүй байдлын бодлогоор тайлбарлахыг хичээдэг бол зарим нь болохоор геополитик, бүс нутгийн нөлөө, газрын тосны ашиг сонирхол гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үздэг аахгүй. Тэгэхээр хоёулынх нь ярьж байгаа ер нь ингээ баг үнэн багаз. Одоо Иракийн гол юм нь юу вэ гэхлээрэ нефт те. Нефт нь дайнаас болоод үнэн амар их унаад тэгээд sanctions гэдэг юмнаас болоод хинч авахгүй байгаад байсан. Тийм учраас Ирак хүчгүй болоод мөнгөгүй болоод ерөнхийлөгчдөд итгэлгүй болоод ерөнхийлөгчөө баривчлуулсан те. Угаасаа ер нь л Америкуудтай нийлцсэн байсан шүү дээ тухайд. Тийм. Тэвнгууд одоо хин тэр Иракийн нефтний эзэн болж сууж ийнэ вэ гэхлээрэ Америк, Англи, Франц, Орос хэд хэдэн орн байгаа. Би зүгээр тэр томуудын л хэлж байна те. Эднэр бол нефтүүдийн эзэлсэн. Улс дотор тэр нь 5% нь үлдэж байгаа. Тэгээд Саддам Хусейн өнгөрснөөс хойш өнөөдрийг хүртэл Ирак хөл дээрээ босч чадаагүй явж байгаа. Тийм их нефт нийлүүлдэг газар. Дэлхийн 10 хэдэн хувийг нийлүүлж, бараг 20% нийлүүлэх тийм хүчин чадалтай. Тэр ч юм бүр амар гэсэн үг үстэй. Тийм. Тэр улсыг хөл дээр нь босгох ямар ч хүн одоо байхгүй байхгүй. Саддам шиг л хүн байхгүй бол гэж байна. Гэтэ яг Саддам Хусейн шиг хүн байна гэж байхгүй л таа. Тэгүн гутлаа одоо ингээ ард иргэдэн Саддамын үед бол хэцүү байсан. Гэхдээ бид нэр амьдардаг, юм худалдаж авдаг. Одоо амьдралын хэмжээ хамаагүй өндөр байсан байхгүй. Одоо яасан бэ гэхлээрэ хүмүүсийн амьдрал нь маш хэцүү болцсон. Тэгээ үе солигдчихлаа шүү дээ. Одоо шинэ үеийн бас гараад ирж байгаа хүүхдүүд тэд нар бол Саддамыг мэдхгүй. Гэхдээ тэрнээс дээшийн хүмүүс бол Саддамын үед бол хамаагүй хүн шиг амьдарч ирсэн байна. Энэ бүх зүйл нь юг хэлж ийн вэ гэхлээрэ айнээс муу амьдрна гэж байхгүй гэж яхад тэрнээс муу амьдрал цаана байдаг байгаад байгаа байхгүй. Тэ? Тийм байсан байна. Янзаар нь л энэ хэргийг харж болох юм байна юу нэ. Зүгээр ингээл энэ хүнийг устгаснараа зөв юм хийж гэж харах хүмүүс зөндөө байгаа. Гэхдээ яг хэсэм дээрээ одоо бүр ингээ хэдэн жилийн дараа харахад одоо 3 онд ч нөгөө баригдаад ингээд Саддам Хусейны байхгүй болчихоо шүү дээ. Тэнгүүд одоо ингээ 23 жилийн дараа гэсэн үг. Бараг 20 гаруй жилийн дараа хүмүүс хараад тухайн үед залуу байсан Америкийн тал байсан хүмүүс одоо бас бодчихлаа тий. Тийм яг ингээд нүүр толцсон өөрсдийнх нь амьдрал нь ингээд яг ямар байгаа ингээд хараад одоо л яг ойлгох нэг нь ойлгочлаа тий. Гэтэ ер нь яаж ч утсан хүндлэнгийн чивэд хоёр ойлгоод байхаа да. Гэхдээ яаж ч утсан ямар ч улсын хэрэгт ямар ч эрх ашиггүйгээр оролцохгүй байхгүй юу? Харин тийм. Ер нь бол тийм. Тэгэд хаа байсан бүр ТV-ийн цаана байгаа одоо улс танаа ерөнхийлөгч
аюултай байна гэж хурж ирж дайрч ийн гэдэг чинь нээвчсний сонирхол нь бол 1000% байгаа байхгүй юу? Тийм, тэр Венесуэлийн ерөнхийлөгч рүү дайрдаг ч гэсэн. Тийм. Тэрийг би бүр амар гайхсан. Улс руу норонгуудаа унтчихт нь бас юм нөгөө лаг форс, таск форс шиг хүмүүс очиод бараг барьсан юм шүү. Тэрийг би бүр амар гайхсан. Тэгээ шууд ингээ улс руу дайрч болдсон бах та. Одоо жишээлхэн зүгээр ингээд Монгол руу шууд дайрангуудаа Балжин гэдэг ерөнхийлөгчийг аваа явчихна тий. Одоогийн хөрөлсөх ерөнхийлөгчийг их нэртэй хамшин унтчихсан чинь унтлахны явсаас авгаар бол биднэрт ямар санагтаад юм эцтэй бид нар гайх нэцтэй. Балжин чимгээ иргээ одоо нэг ерөнхийлөгчийн нэр мэрийг хэлээд ба. Зүгээр штэ. Тэгэл одоогоор жишээл авч байгаа юм чи зүгээр тэгвэл ингээд яг ямар санагт бүр ингээ гайх нэцтэй энэ ч тоо юу болж байна манайх чи ингээд тэр онгоцыг оруулахгүй штэ. Харин тийм зөвшөөрлийг олохгүй штэ. Тэнгүүт тэд нар чи айлуушаа буун гутаа аваад өөрийнхөө улс руу аван гутлаа бид нэр Америкийн нэгдсэн улсын улс дотроо өөрсдийнхөө улсын шүүхээр шүүн тэг бүү юм болоод байгаа зү. Тэг би бүр тэрнэр гахаад. Тэгж болд юм уу юу н? Тэр чи одоо нүүбийн тэр нөгөө юм уу? Ерөөсөө болохгүй. Харин тийм тэр юм а зөрчсөн гэсэн үг биш юм уу? Тэр ямар нэгэн дайн майн болоогүй бол ерөөсөө тийм байх боломжгүй шүү дээ. Тийм одоо Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдалд нь ямар нэг байдлаар халтсан бол Тэ ард иргэд рүү ямар нэг байдлаар айлхан сүрдүүлсэн тийм үйл ажиллагаа болоогүй бол өөр улс руу очингуудаа улсын тэргүүнийг баривчилж авч явна гэхээр бүр амар сонин гайхаад байгаа байхгүй. Гэхдээ одоо эн чинь нэг ийм амар том фактор байгаа байхгүй юу? Одоо дэлхийд цөмийн зэвсэг гэдэг өөрөөр хэлбэл цөмийн зэвсэгтэй улс нь ингээд дураараа ажиллаж яхад нэг өөр улсууд нь яач чаддгүй. Яатгүй тэрэн рүү дайрахлаар тэр нь цөмийн зэвсгээр будаж магадгүй. Тэгвэл хоёр цөмийн зэвсэгтэй улс хоорондоо байлддаггүй шалтгаан хоёулаа бие нэг рүү буудалцвал дэлхийн хагас бол үхэн тэ. Тийм амар том фактор байгаа болохоор Америкууд ТV-ийн цаанаас дураараа ажиллаж болж байгаа байхгүй юу? Хинч яач чадахгүй байгаа шалтгаан тэр. Америкууд чинь дэлхийн номер 1 цөмийн зэвсэгтэй улс болчиход байна шүү дээ. Тэмдэгч хойд солонгосын ерөнхийлөгчтэй их дотн байдаг даа гэчөө. Тэр хоёр ч амар зөртэй байдаг үстэй. Хойд солонгос чинь гэхдээ бүгднтэй дотн болоод байгаа зү. Гэхдээ ер нь Америктэй бүр амар бүр илүү зоо зэцтэй бусд улсынхаас. Тийм тэр хоёулаа цөмийн зэвсэгтэй болохоор амар энтэл эвтэй байхгүй болохгүй гэдэг. Өөр улс жаах вэ гэж. Тэр чинь Америкийг шүтэж өссөн байхгүй юу? Одоо Chicago Bulls гэдэг баг байгаа шүү дээ тий. Тэрний Dennis Rodman гэдэг power forward нь байдаг байхгүй юу? Самбар доороос маш сайн бөмбөг авдаг. Ер нь жоох тийм агрессив тоглолттой. Гэхдээ маш ухаантай тоглогч байсан л та. Байгаал та. Тэрийг шүтдэг байсан. Тэгээд тэрийг улсдаа урьж саксныхын багийнхан дасгалжуулагч болгож байсан гэдэг бод. Тэр чинь нэг жоох нэг заримдаа нүүр амаа будаад идэг тоглогч юм бил. Тий. Нөгөө өсмөсөө янзаар будаад идэг. Тий. Тэр. Тэгээд буцаага Саддам Хүсейн рүү ороход ер нь бол маш том хуйлдаан нар бол тэр хүнийг бол тэр хаан Синти бурхны тэр суудлаас нь бол ер нь буулгасан. Тэр нь бол маш их тийм одоо маш том conspiracy явсан тий. Тэгээд тэрийг бол зөвхөн Америк биш, Европ тэр чигт оролцсон. Тэгээд тухайн үед яагаад Орос оролцсон бэ гэдэг нэг асуудал үүсэж байгаа нь Орос, Ирак хоёр бол уул нь бол маш сайн найзууд байсан олон жилийн турш. Тэгээд яагаад оролцсон бэ гэхээр СССР нурж явах үед нь Кувейт рүү дайраад тий тэрнтэй холбоотой юм. Тэгэхээр тэр үед нь бол Горбачов ерөнхийлөгч байсан. Тэгээ Горбачов юу руу Америкуудтай ер нь найзлах гад ер нь явж исэн хүн баггүй. Тэгээ Америкуудад угаасаа Оросын мэдээллийг зараад тэгээд Америкт дүүргүүд үлдсэн хүн шүү дээ. Горбачов ч. Тэгээд тухайн үед бол яг ганцаардсан. Ирак бол үнэхээр ганцаардсан. Ерөөсөн найз нөхөр гэж байхгүй. Тэгээ яг хуу Саддам Хүсейний хийжсэн ганц үйлдэл нь бол мусульмануудыг бүгднийг уриалах гэж л хичээсэн өөр хүч бол угаасаа байхгүй. Тэгэхээр хинж дэмжихийг хүсээгүй. Тэгээ одоо ингээ харахад бол Америкууд яг ингээд исламын шашинд ингээ хүчтэй улсуудыг нэг нэгээр нь сулж ингээ устгаад хэцүү байдалд оруулаад байгаа гэдэг дэлхий бол хараад бол ажиглаж л байгаа бох тий. Хэдэн жилийн зайтай нь хамаагүй аль ерөнхийлөгч нь хамаагүй шүү дээ. Энд чинь урт удаан хугацааны бодлого яваад байгаа байхгүй. Исламууд хэрэг хүчээ авах юм бол тэдний шүтлэг нь өөрөө муу сайн гэж байгаадаа биш. Маш их аюултай байхгүй. Хүмүүс шүтлгийнхын төлөө өгч чаддаг. Тийм. Бүр юм хит бараг экстрим талтай юм хүмүүс ер нь зөндөө идэг. Тийм. Яг хуу экстрим талтай ч юу би заавал тэр нөө экстремистүүдийн яриад байгаа юм шиг л дээ. Зүгээр яг жинхнээсээ шүтдэг гэх юм уу? Тийм тий. Тийм. Тэгэн гутла одоо хамгийн гол зэвсэг 21-р зуунд юу болж ийнвэ гэхээр зэвсэг биш болчихж байгаа. 21-р зуунд мэдээлэл гэдэг зүйл, үнэн мэдээлэл, худал мэдээлэл гэдэг зүйл хамгийн амар зэвсэг болцсон тий. Тэгээд бүх
газар одоо хамаагүй сошиал дээр байна уу, зурагтан дээр байна уу хамаагүй хүн болгон судалгаатай судалгаагүй мэдж байгаа мэдхгүй эсвэл одоо үн төлбөртэйгээр сурталчилгаа явуулж байгаа. Тийм. Тэгээд ихэнх улс орны сонгуулийн сурталчилгаа Facebook-оор явдаг гэж байгаа байхгүй юу? Facebook бүр хамгийн том орон зайг нь эзэлдэг. Түрүүний нөгөө пропаганда чинь утгаараа тэгээ ялангуяа хамгийн их хэрэгждэг улсууд нь гэсэн чинь ядуу буурай орон гэж байгаа байхгүй юу? Жишээлх нь одоо Мянмар ч юм уу, Монгол ч юм уу те. Иймэрхүү улсуудын тархийг угаах бүр хамгийн амархан байдаг. Чи яагаад гэж бодож байна? Facebook-ээр л бүх хүмүүс одоо чи манай Монголын сая 500 одоо бараг 2 сая гарцсан баха. Бүгд Facebook ашигладаг. Тийм судалгаа байт юм билээ. Тэгэхээр тэр хүмүүс мэдээллийн их сурвалжийг яг тэр тухайн вебсайтаас нь орж авахаас илүү Facebook-ээс ухаад олоод авчдаг. Тэгэнгүүт тэрэн дээр хүмүүс одоо нөгөө мэдээллийг хэрэгжүүлээ гэж нэг байдаг шүү дээ. Бараа одоо хүн болгон сурвалжлагч шиг л мэдээ дамжуулдаг болсон шүү дээ. Тэрэн дээр нь болохоор ингээд л та буруу зуруу ямар ч мэдээллийг хүмүүс ямар ч шүүлтүүргүйгээр хэн унших уу, хизээ унших уу, энийг үнэн гэж харах уу, худлаа гэж харах уу гэсэн ямар ч бодлогоогоор ингээд гаргацдаг. Тэгэнгүүт тэр нь заримдаа сэвэгдээд ингээд амар массыг хамарсан асуудал болчдөг. Тийм. Ер нь бол тэгээд тэгдэм билээ. Facebook хамгийн том орон зай гэдэг юм билээ. Одоо нэг ийм дутагдал байгаа. Юу вэ гэхлээр нэг хүнийг шүтэх гэдэг нэг дутагдал байгаа байхгүй. Одоо мэрэгжлийн хүн юм хэлж яхад нь башаал мэдхгүй хүн байна. Юу доктор, профессор те чаашаа. Тэнгутлаа нэг ийм алдартай дуучин гарч ирэнгутлаа. Эсвэл энийг хэрэглэх юм бол юу гэдэг 10 жилээр залууч нь гонгод бүгдээрээ yes гэл тэгэл нэг доктор профессор тий наад чи арьсанд чинь гоё сайн нөлөө үзүүлж байгаа юм шиг мөртлөө наад чи химийн бодистой, тим бодистой ингээ хортой 10 жилийн дараа та арьсны хорт хавдар тусах магадлал чинь одоо юу гэдэг 35% таа гэд хэлэх юм бол тэр хүнийг битээ тоомоо гингууд yes гэждэг те. Миний хэлэх гээд байгаа юм нь хүмүүс хэнийг сонсгоо өөрөө шийддэг болчих жоохгүй. Үннийг хүлээж авах нь өөрийнх нь шийдвэр мөн л төө. Үннийг хүлээж авах үгүй те. Гэхдээ background нь амар чухал гэдгийг хүмүүс мартаад идэг болсон тий. Нэг хүн ингээл амар гоё маамалдаг. Гэхдээ тэр хүний background нь сүүлийн 20 жил улс төрд гараад яг үндэ хэлсэн юм нь юу ч бүтээгүй шүү дээ. Юу ч хийгээгүй шүү дээ. Тэгэл хийгээгүй гэхлээр намайг дэмцэнгүй намайг явуулсангүй одоо би сталаг болцсон гэд тэгж яриад гараал идэг ч юм уу тий. Тэрийг хүмүүс ерөөсөө анализ хийхэд болцсон. Гоё чихэнд нь ингээл гоё үг хэлэхлээр л тийм чист мундаг. Намайг сонгоорой. За тгий гэл явцдаг. Тэр бүх юм одоо бүх газар байгаа. Америкт хүртэл байгаа. Америкийн пропаганда бүр дэлхийн хамгийн гайхамшигтай пропаганда тий. Бид нар бол юу лээ? Бүх бурхад англиар ярьдаг тийм үү? Бүх баатрууд Америкээс гаралтай. Тэнгууд дандаа дайсан байсан эднэр байлдаж байгаа хүмүүсийг харахлаараа Оросуудтай байлдаал тий. Тэг чи дандаа Америкууд ялдаг уу? Тий. Одоо ингээд Америкийн кинонд мафууд нь ягаад Италиуд биш одоо дандаа Оросууд болцоо үстэй. Тийм шүү дээ. Харлуулсан тийм үү? Оросуудыг харлуулсан кино бүр амар их байдаг шүү дээ. Тийм. Тэгээд Америкууд тэгж зүгээр л Америкуудад мэдээ өгөөл дараа нь Оросуудыг муулахад нөгөөд нь амьдралдаа харж исэн юм дандаа л кинон дээр Оросууд харт амиг зардаг. Нөгөө эмхтэй хүнийг худдаг юу гэдэг нь зевсгийн 8 байдаг. Энгийн ард иргэдэг дандаа алж дээрэмддэг тий. Оросууд өстө муу хүмүүс гэд нөө далд тухамсарт нь суудсан ба. Энэ бүх юм бол олон жил ингээд нөө толгоон суулгадаг процесс яваад байгаа. Тийм л ах. Тийм. Тэгэл Америкууд яг тэр Саддам Хусейн яг тийм юм. Киногоор бас та нэг амар сайхан зөөлхөн багаар өөрсөнлөөгөө юмнуудыг эргүүлж чадчихлаа байхгүй тий. Тэгэл дэлхийг дандаа авардаг гэл тэгэл бодолтой ийш дайрахлаар хин ч Америкт юу ч хэлэхгүй байгаа зү. Тийм одоо тэгэл яг л тэдний л зөв юм шиг л бүх хүмүүс ингээ бодсон байгаа байхгүй. Би ч гэсэн ер нь бол энэ Саддам Хусейний талаар дугаар бэлтгэхээс өмнө яг энэ мэдээллүүдийг ингээд ерөөсөө мдээгүй байхдаа Саддам Хусейнийг бол ерөөсөө ийм үнэхээр сайн юм хийжсэн бас юм хийж л байсан юм байна. Яг өөрөө одоо идэж байгаа тансаг байсан ч гэсэн улсдаа одоо 20 хэдэн жил хүчин зүтгэхтэй ингэж л байсан хүн ерөөсөө мдээгүй. Тэгээ Америкийн одоо энэ сүүлийн нөгөө мэдээллүүдийг одоо яг яагаад дайрах болсон гэсэн чи дандаа таамаг дээр үндэслээл өөрсдийнхөө эрх ашигын төлөө очоод ингээд дайрмаараа десант бууцсан байгаа байхгүй. Тэгээ яг ингээд энэ Саддам Хусейний баригдчих тэр үеийн ингээд процессыг харсан чи надад бүр яг Пабло Эскобартай адилхан санагдсан заяа. Пабло ч болохоор ингээд ганцаараа одоо харт амхны 8 хийжсэн Америкийг хангажсэн амар баян хүн байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт юу чин Пабло Эскобар ч гэхдээ 70-аад оны үеийн одоо баян хүн байгаад байгаа шүү дээ. Саддам Хусейн ч болохоор 70 оны сүүлчээс 90 оноос тий 80 оны сүүлчээс ингээд одоо байж эхлээд тэгэнгүүтээ 2003 он хүртэл ингээд 20 жил гэхэр чин тийм байна 80 он тий. Тэгээ явцсан хүн гингүүт яг ингээд нэг ээлж дараалцсан тэгсэн мөрчлөө ингээд түүхүүд нь нэлээд адилхан. За Паблогийн хувьд болохоор улсынхаа өөр ширийг нь би дараад өгөө. Өөрийнхөө мөнгнөөс гаргаад Колумбийн гүрийг дарчаад намайг ингээд хилцээр игээд
та нар зүгээр ингээ юу ячгаа алахгүй ингээд бараг л байцгаа гэхдээ зөвшөөрөөгүй нөгөө ерөнхийлөгч нь эсэргүүцсээр хагаад бариад авцсан. Тэгээ барьж авахтаа чинь бүр амар байдалтай нас ордон штэ. Дээвэр дээр мэрэгэн буучтад буудуулаад чихрүүгээ буудуулаад тэгээд өөрийнхөө нэг бие хамгаалагчтайгаа тэг ингээ байж байгаа байдал майтал нь бүр ингээл амар ус ноосондоо баригдсан. Хэдэн хоног усанд ороогүй юм шиг царайтай. Ус нь ингээл амар ургаал ингээ марцайцсан. Тэг яг Саддам Хусейн ч гэсэн бас ус нь ингээ арзаагаар нь дэлбэрсэн. Тэгээд жахад нөгөө нас тийм залуу биш болохоор өөрөө ингээ хөшүүн хүн болохоор бүр ийм нэг тэг нэг тосгоны нүхэн дотроос гарч ирсэн гэхэлэр хүмүүс зэрэнд ингээ итгэж чадахгүй. Энэ хүн чинь бүр амар баян хүн, амар олон орд харштай. Яагаад ийм нүхнээс гарч ирнэ гэж үрсэн хүмүүс төсөөлөг байхгүй. Зүгээр ийм хаа байдаг нэг өөрийнхөө орд харшаад л нуугт чинь ингээ бодсон чинь. Тэгээ тийм хүн багтхан аргагүй нэг ийм хулганы нүх шиг юмнаас гарч ирсэн гэд. Тэгээ тэрийг нь одоо аалцны нүх гэж нэрлэлсэн байлоо. Тийм нэртэй нэг юм ямар ч гэсэн хөвтэй байр. Тэр нүхнээс гарч ирээд ер нь нэг жоохон тонгоох маягтай явчих хүндэртэй байсан юм уу та. Тэгээд гарч ирчээ тэний чадахгүйсэн гэхлээр тэнцээ бас нэлээд удсан байгаа хгүй. Тэр 8 сарынхаа хідэн сарын тэнцээ байсан бүү мэд. Олдохгүйсэн 8 сар. Тэгээд тэр жоохон дэлбэрсэн царайтай байгаа нь Иракийн ард түмэн бас харахад зориулагдсан тий. Дүр зураг баггүй тий. Тэр та нарын бурхан чинь яг үндэ энэ биш тэ гэдэг. Тийм тэгээ тэр зургийг чи Ирак даяар, Америк даяар бол амар их тараагаад тэр нь бол бас л нэг одоо Америкийн явуулж байгаа сурталхуулга. Ямар сандаа нөгөө цэргүүд нь сэтгүүлчдийг бүр ингэж авчираад тэр чинь тэгэл нэг цэрэг хүн шууд өөрийнхөө эрх мэдлийг хин чилээгүйсэн ч гэсэн би сэтгүүлч авчрах эрхтэй гэдээ аваачж байгаа биш шүү дээ. Тэр чинь тушаалаа аваад чи одоо ингээд тим сэтгүүлчдийг Ирак руу авчираад энэ нүх байсан газрыг үзүүл гээл тушаалаа аваад тэднэрд аваачж байгаа шүү дээ. Тэгээ аваачингуудаа нөгөө нүхийг нь харуулад нөгөө нүхэнд нь зарим сэтгүүлчд нь өөрөө орж гарч ирж мэрэл л хэвээр ёо гэж тийм бичлэгийг YouTube дээр тавьсан байт юм билэ. Тийм миний бодлоор тэр нь дайны сэтгүүлчд биш байсан ба. Зүгээр л одоо нөгөө хамгийн том телевизийнхэн сэтгүүлчд. Зүгээр яг нэг мөнгө хаялцж байгаа л тий. Тийм улсын нөгөө улс төртэй хамааралтай хараатанд юу гэдэг шүү дээ. Телевизийн сэтгүүлчд гэдэг шүү дээ. Тийм хүмүүс л атсан баг. Яг дайны сэтгүүлчд нэг хантааз малгай залгаатай байдаг та тий. Нэг буудагч. Дайныхан бол өөрлөлтөө. Өөр гэдэг та. Тэгэхээр нөгөө хэд нүлстэй цэмбисэн гарууд явж байсан. Тэгээд ямар ч гэсэн тэгэж мэгэж харуулж байгаа юм бодохоор яг олон талаас нь ингээд ярих мүлжүүртэй сэдв байгаад байна л та. Сэдв бол. Ер нь бол яг хуу амьдралынхын түүхээс нь харахад бол ёроолоос оргил хүртэл явж болдгийг харуулсан. Гэхдээ ямар замаар явсан бэ гэхээр цуст замаар явсан тий. Гэхдээ яг Иракийн түүхийг харахад ер нь бол дандаа л цуст замаар явж исэн улс байлээ. Хүчээр барихгүй бол зүгээр юм үг хэл амаар баригддаг ард түмэн биш. Тэгээ ер нь бол бид нарыг бав ахад л ер нь Ирак, Ираны дайн, Ирак, Палестины дайн дандаа л тийм бидгсэн тийм. Яасан дайч дуустдаггүй ямар удаан олон жилийн чөтө байлдаалах юм одоо тэгээд тэнд амьд түн байд юм уу ямар ч их цэрэгтэй, ямар ч их буу зэвсэгтэй тийм ер нь тэгж л боцдог ус би баг бид нарыг бав ахад л мэдэн дээр тэгж гардаг ус тийм. Ирак тасралтгүй дайнтай газар зөндөө ш тийм. Тийм Палестины дайн гэл тийм. Эндэрээс тэгээд яаж амьдраад идэв одоо тэгэхээр бидний хувьд бол яг үндэ амар тайван л амьдарч байгаа байхгүй. Тийм монголчууд бол тэгтээ амар аз жаргалтай шүү дээ. Азтай харин тий. Одоо нэг муухай юм хэлэхэд манай мах бол амар үнэтэй болж байна. Тэр бол жоо цуутчихэд байгаа юм ба. Тэгэхээс бол манайх бол за бүр болдгоо маа гэхэд бол маха идэд амьдрчин гэсэн чинь одоо мах нь амар үнэтэй болчих واخгүй. Тэр жоохон онцгой. Махнаас бол гардуу байгаа. Тий. Гэтэ ер нь ингээд чи яг Саддамыг үхсний дараа юу Ирак юу болсныг харсан уу? Ер нь зураг мургийг харсан уу? Тэрийг бол хараагүй. Яг угаасаа нөгөө би түрүү ярьжсэн шүү дээ нөгөө айгүй олон газар бид нар чинь дэлбэлээл бөмбөгдөөл хоорондоо байлдаал буу юм болсон учраас айгүйх газрууд нь сүудээд тэрийг бас нөгөө сэргэн босгох гээд нэлээд удсан юм билэ. Тэг яг улс төрийн хүрээнийх нь бол ямар эснийг мэдэхгүй. Гэхдээ улс нь бол жоохон хэцүүхэн л байсан юм билэ. Ер нь үлдэхтэй айгүй хэцүү үлдсэн. Тэгээ тэрийг чинь нөгөө одоо Америкийн талаас манайх тал манад сад үеийн тэр гэхгүй тэр өөрсдөө л зассан юм шүү. Тэгээ би сүүлд гайхсан юм нь хэрвээ Америкууд үнэхээр ингээд өөрсдөнд нь хаалтай, бусад улсад хаалтай нүүбийн ингээд тогтоолыг зөрчиж гэн гэж үтсэн бол яагаад олон улсын шүүхээр шүүгээгүй? Яагаад өөрсдийнх нь улс руу аюултай юм шиг санагдсан бол тий ард иргэдийнхэн аюулгүй байдалд нь занл хийлж гэн гэж үтсэн бол яагаад өөрсдийнхөө одоо Америктаа очиж шүүгээгүй юм те? Барьж авчингуудаа тэгэнгүүтээ та нар өөрсдөө шүүгэнгүүтээ Иракийн шүүхээр шүүлгцэн байгаа байхгүй. Тэгээ тэд нар нь болохоор хамгийн анхных нь одоо нэг харгас үйлдэл гэдэг дээр нь шууд цаазын алаангаа л дараагийнх нь хэрэгүүдийг нь болохоор нэг удаан бас шүүгээг байгаа. Зарим шүүх хуралч бүр амар удаан болдог шүү дээ. Тийм тэр нэг ийм юм болсон байгаа байхгүй юу? Одоо
Европод ингээд хүл дүүрэх байтугай тэр чи ороод цуссан банд ингээд усанд орсон Америкууд те. Ялангуяа Америк, Англи хоёр. Тэгээд тэд нар маш их зөрчил гаргаснаас гадна хэрв тэд нар шүүхээр болвол олон улсын шүүхт хандхаас өөр аргагүй болчихно. Олон улсын шүүх зөвхөн тэр 150 хүн алсан хэрэгээр нь биш. Дараа нь бүх хэргийг хилцэж эхлэн тэнцээ бүр 20-од хэрэг байсан гэж байгаа байхгүй. 20-од хэрэгт нь Америкийн санхүүжилтүүд нь ч бас орох байх. Жишээлбэл Иран, Ирак хоёрын дайнд зөвхөн энгийн жишээ гэхэд Герман нэг талаас нь ийм газан зэвсэг Иракт нийлүүлсэн байгаа байхгүй. Тэнгуүтлаа Иранд маскыг нийлүүлсэн байгаа байхгүй. Тэр газнаас яг хамгаалдаг маскыг. Одоо нөгөө манайх корона яхад N95 гэжсэнтэй адилхан. Тийм нарийн шүүлтүртэй маскыг зарж байсан байгаа байхгүй. Тэр дайнд хөхүүлэн дэмжижсэн бүх улсууд болон тэр дараагийн бүх процесст нь зэвсэгт нь ямар дэмжлэг үзүүлснээс гадна улс их орныхаа шийдвэрт нь хэн нөлөөлсөн бэ гэдэг бүх юм сөхөгдөх аюул маш өндөр байсан учраас улс дотор нь шийдээд бусад хэрэгүүдийг нэг сөхөхгүйгээр яг энэ 100 хэдэн хүнийг алсан хэрэгээр нь шууд ингэ цааз ялгана очихоо. Тэгээ өөрсдийнх нь ингэ гараар те могоо оруулчих чам. Хөшигнийхээ ард нь бол нөгөөд нь зогсож байгаа байхгүй те. Яг наатахаа ингээл яачих гэл. Тэгээд нөгөө Ирак дотроо тэр асуудлаа шийдчихлээрээ хинч гаднаас нь хушууд өрөхгүй баг. Гэтэ яг үүндээ бүгдээрээ гаднаас нь хушууд өрж дайрж орсон мөртлөө. Сүүлдээ тийм. Тэгээ шүүхтгэр болохоор бид нэр ингээд танаа хэрэгт орохгүй. Та нар ингээ өөртөө над хүнийгээ шүүх гэдэг ингээд хайж байгаа юм шиг. Танаа үний чинь ингээ буулгалаа гэдэг утгаар тийм. Ямар ч гэсэн бариад өгсөн шүү гэдэг утгаар тийм. Зөө ямар ч байсан хоёлаа өнөөдөр бас нэлээд их юм ярьчлаа. Цаг хугацаа бас нэлээд өнгөрцөн байна. Тэгээ манай сонсогчдод бас өнөөдрийн дугаар сонирхолтой санагдсан гэж итгэж байна. Хүмүүс нөгөө гэмт хэрэг энэ төр ярьчаа сонирхолтой гэж яриад ахаа ингээд нэг хүн бичсэн байсан. Энийг чинь би одоо энэ аллах маллахыг юм ерөөсөө сонирхолтой гэхгүй шүү дээ. Энэ үйл явдлыг нь л яриад байгаа болохоос ш. Тим юм болж исэн юм байна. Твистүүд нь тийм байсан байна гэдэг дээр л би уг нь сонирхолтой гэд хэлтийн. Тэгэхээр хүмүүс бараг гэмт хэргийг бараг өгшүүлж байгаа юм шиг тэгж ярьлаа гэдсэн тийм угаасаа байдаггүй байгаа шүү. Хинч тэгж юу юм ярьдаггүй. За тэгээд подкастэнд хүч нэмсэн Русланд маш их баярлалаа. Нилээнч бас олон талын зүйлийг хоёлаа өнөөдрөөсөө талаас сайхан мөлчлөө гэхгүй юу. Ер нь гэхдээ ийм улс төртэй холбоотой юм яахлаа өөр улсууд юм орох гэдэг. Өөр хүмүүсийн бас нэр асуудлууд амар их сөхөгдөхөөс гадна яг улс төрийн юм ярихлаараа чамтай ингээ подкаст хийж бас таарах юм аа. Чи бас нөгөө айгу олон талын мэдээлэл нэмээд идэг болохоор айгу зүгээр ахгүй. Түүнээс би дуусах байсан бол энэ подкаст бараг 30 минут орчим яригдал тэгэл дуусчихна. Одоо нөгөө дараагийнх нь одоо факт мактуудыг яг яриалан өнгөрчихсэн харилцах гэдэг чинь. Гэтэ надаа юм нөгөө түүхэн юмнууд ер нь таалагддаг байхгүй юу? Магадгүй түүнээс илүү давуу тал ингээ хүнд өгдөг байх гэж би боддیں۔ Нэгт түүхийг мэдэж авах, тодорхой хэмжээнд ингээд тийм яриад идэг. Ийм юм биш тэ гэдэг ойлголт авах. Хоёрт түүхээс суралцах гэдэг юм байгаа байхгүй юу? За ийм юм байд юм байна. Тэгэхээр ийм юм болж байгаа юм шиг байна. Тэгэхээр түүхэн дээр ингэжсэн гэд хүн тийм түүхэн дээр ингэжсэн учраас нэг юм дараа нэг даалд ухамсарт нь сигнал өгөх юм уу те. Алдаа гарах нь багасдаг гэх юм уу те. Нэг ийм инстинктийг хөгжүүлэх ч юм уу те. Тиймэрхүү утгаараа ер нь бол жоохон түүх юм зүгээр миний хувь те. Хүмүүсийг би түүх сонирхооч гэж байгаа юм биш зүгээр. Надад бас тийм би бас нэг түүх мөнхөн хичээл нэг тийм дуртай бол байгаагүй. Гэхдээ одоо бодоод хахад түүхийн хичээл бүр хамгийн сонирхолтой хичээл байсан байхгүй. Одоо ингэ яг улс гүрнүүдийн чиний ярьж байгаа шиг нөгөө нэг ялсан улс түүхээ бичдэг гэдэг шүү дээ. Гэхдээ улс болгоны тимч болохоор тэр юм уу улс болгоны одоо 10 жил заадаг түүхүүд арай ч өөр байгаад идэв шүү дээ. Жишээлх нь одоо энэ Иракийн одоо энэ болж өнгөрсөн үйл явдал яг тийм бүр дээр үед энэ төр бас болоогүй учраас бид нар өнөөдөр магадгүй хоёлын NCT-г ярихтаа ч гэсэн арай ч хоёр талаас нь харсан өнцгөөс те зөвхөн Америкуудын талаас нь биш бас нөгөө талаас нь харахад үйл явдал ямар байсан бэ гэдгийг одоо чамтай ингээд задлж ярих юм бол илүү хүмүүст ойлгомжтой бас сонирхолтой байх юм болов гэж бодож. Тийм одоо яг бид нар монголчууд нэг ийм юм байгаа штэ. Чингис хааныг 13 дугаар зууны бараг хамгийн аимшигтай алаг хядагч гэж ярьдаг те. Европынх нь. Гэхдээ Европынх нь хажуугаар нь шууд гэж хэлдэг байхгүй. Гэхдээ энэ хүн тэр их хүнийг алахдаа одоо дэлхийн бараг 10% хүнийг алсан гэж байна. Чингис хаан болон түүний баатрууд. Гэхдээ дэлхийд маш их юмыг авчирсан. Шашин шүтлэгтэй хүмүүсийг нэг дээвэрт ор нийлүүлж чадсан хүн. Торгоны зам зүглээ. Замын гайхамшигыг
нэг булангаас нөгөө булан руу алт зүгцэн эмгэгтэй хүн ганцаараа аялаад явхад хинч оролдохгүй гэдэг бүр яриатай байсан тий. Тэгээ яг уу би хэлэх гээд байгаа нь алан хядагч биш. Гэхдээ маш их тэр амар эерэг үр дүнг авчрахын тулд тодорхой хэмжээний sacrifice хийсэн. Тэрийг бол дэлхий хүлээн зөвшөөрдөг. Одоо золиос гаргасан тий. Führer эднэрийг бодвол шал өөр байхгүй тий. Та нар бид нартэй нэгдэг гонгод үгүй гэж байгаа хүмүүстэй байлдаал тэгэл нэгдий гэсэн хүмүүсийг аваад явсан. Тэр их зүйлийг ганцхан хүний амьдралд хэрэгжүүлсэн гэж бодхолоор үнэхээр гайхамшигтай. Чингис шиг тим юм хийсэн Александр Македонский байх шиг шүү дээ тий. Өөр хүн байхгүй шүү. Ганцхан амьдралдаа тийм их зүйлийг хийж чадсан. Чингис бол үнэхээр агуу хаан байсан. Гэхдээ тэр нохооноос айдаг байсан. Тэр гэж бичсэн мэт юм бэл шүү дээ. Амар нийтдээ. Нохооноос айдаг биш шүү дээ. Нохооноос зүгээр нөгөө одоо ингээл хоо энэ төр дайрч ирэхээр айдаг байсан гэж хэлээд байгаа байхгүй юу? Үгүй. Аян цахилгаанаас айдаг байсан. Үгүй зүгээр түүх болгоо өөрөөр бичсэн байдгийг нэгэн дээр нь л тэгээ бичсэн байсан юм аа нохооноос айдаг гэд. Нохооноос айдаг гэсэн чинь тэрийг одоо яаж мэдчихэж байгаа юм. Яагаад гэсэн чинь нохоог алчиж магадгүй гэж яагаад. Тэгтлээ нохоо тайртай. Мэдгүй нэг тийм хүн болгон Чингисийн талаар угаасаа өөрөөр түүхүүдийг бичээд идэв шүү дээ. За ингээд хоёлаа подкаст өндөрлөх үү? За тэгье. Миний хувьд бол маш сонирхолтой байлаа. Чиний хувьд маш оролцуулсанд баярлалаа. Би мэдгүй юм а бас нилээ мэдэж авлаа. Миний бас мэдээлэл дээр тиймэрхүү юм байсан уу те? Мэдээгүй юмнууд ч. Ер нь гэхдээ ийм олон өнцгөөс харах юм бол муу, сайн бүх юм ингээд харагдал тийм сүлэлтсэн тиймэрхүү юм байлаа те. Ааха. Гэтэ яг ингээд баригдах үеийн тэр үйл явдлыг бит хоёр яриад байгаа ч гэсэн энэ хүний ингээ 24 жилийн турш хийжсэн бусад тасар олон сайн муу зүйлүүдийг бол тоочоод угаасаа барахгүй бах. За ингээд Руслан бас дахиад баярлалаа. Хоёлаа дуусгасаар хэлээ боллоо. Өөрөөр оролцуулсанд баярлалаа. Ааха. За тэгэхээр дугаараа дуустал нийт сонсогчдоо баярлалаа. Дугаартаа маань Месийн бос Арсгоо заслын Skin Farm Clinic хамтран ажиллаа. Бүгдээрээ амралтын өдрөө аятахтай сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд өнөөдрийн одоо орсон энэ дугаарын талаарх сэтгэлээ бас комент хэсэгт заавал бичиж үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай. Түр баяртай.